Сайн мэцхан үзэгчтэй Mike the Friends podcast-ийн 22 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэй хамт тулгаа гана. За ика 3 хамт байна. байна. Сайн бацхан уу? Өдрийг хөнгөрөж энэ гэж. Энийхээ дууг хаац. Одоо манайхаа одоо ингэж үзэж байгаа. Дараагийн дугаар За өмнөх дугаар орсноос хойш дэрвид 7 хоног өнгөрөөд одоо дараагийн дугаараа бичиж байна. Энэ 7 хоног бол уралдаангүй тий. Амарлсан. Тэгтээ бид гөр ядаргаад. Мөхгүй дугаараа хийсээр л гэж. Тэгээ одоо өмнө нөгөө яриадсан трипл хедер 3 дараалсан уралдаантай 7 хоног эхлэх гээд. Одоо энэ 7 хоног чинь уралдаантай 7 хоног юм шүү тий. Нэгд өдөр дугаараа бичээд байгаа. Race week болж байна. Imola, Monaco, Span. Спан. Барселона. За ингээ сайхан Европ руу уралдаан маань хэрэгж ирлээ да. Тэр үзэх гой цагтаа боллоо гэж. Сайхан цагаар үзэх нь. Тэгээд багууд бас нэлээх апгрейд авчирч байгаа гэсэн үү те. Тэгжс Imola дээр бол Red Bull нэлээд том апгрейд болж байгаа. Тэгээд тэргүүрээ одоо амжилт гарах үгүй нь шийдэгдэх юм байна. Энэ жилээ хаях байхгүй юу? Тий. Ерөнхийдөө одоо ингээл нэг том апгрейд авчирал тэгэл ер нь хаях бах тий. Тэгэх бах. Дараа жилдээ болж байгаа юм шиг. Тэгэл байгаагаараас үзгээ чадхаа хүртэл үзье тэгэл ер нь ирэх жилээ бодъё гэх тий. Ferrari бол ерөнхийдөө Imola биш ерөнхийдөө Барселона руу юм уу хашилж байгаа юм лээ. Яа шалтгаан нэхлээр юу юм шиг л нөгөө нэг Барселоногоос ч нөгөө урд салхины юг одоо регламент хатуулж байгаа шүү дээ. Тэрнтэй уялдуулж бас юм уу хамт л их гэдэг юм шиг. Тэгэхгүй одоо ингээ апгрейд хийчихэд дараа нь тэр нөгөө нэг шинэ арай өөр төрлийн мэдлэр хоорондоо бас ингээ нэг авцалдахгүй юм болохоос үрдсэн зэрэглэж байгаа юм ааш. Тиймэрхүү юм бичсэн. Одоо апгрейд нь айгуул тэр тестийг давахгүй бол дахиад нэг өөр юм хийх хэрэгтэй болчих тий. За тийм байна. Тэгээд улирлын маань 4-1 баг яваад өнгөрч үү те. 6 уралдаан гэдэг чинь 24 те. Тэгэхээр яг энэ Европын яг энэ эхэлж байгаа уралдаанууд дээр бас айгүй чухал ач холбогдол одоо өгөөд яг ганаг хийснээр яг за улирал одоо л яг нэг өнгөн тодорхойлж эхэлнэ баг үст. Жам бэлээ. Ер нь яах нь вэ? Ер нь хин аврагч одоо л нөгөө дараа нь фэнтези дээр юу хийх вэ? Хасарна штэ гэж. Бабор юмс ингээ байраа олж хэлж байна. Одоо яг ингэ хүмүүстсэн байраа олоод хойно үлдэн хойно үлдээд тэр урдуур дундуур ер нь хин хайгаар байх нь тодорхой болгож байгаа шүү. Одоо энэ 3-7 нэгтэл нэлээд гоё юм болох хаа. За тэгэд уралдаангүй гэдгээр бид гурав нөгөө өмнө нь нөгөө нэг одоо юу гин танин мэдхэн уралдаангүй 7 хоногийн дугаар хийсэн шүү дээ. Тэгээ үзэгчд бас гой комент үлдээсэн байсан баг. Тэгээ яг тэрний дагуу одоо бас бид гурав энэ өнөөдрийн дугаартаа комментуудаа харж агаад нэмээд бас сонирхолтой байх болов гэсэн хитэн сэдвээр бэлтгэлээ. Коммент хэсэг гэтэл. Хонгон болгоно. Mic'd up comments дугаар эхэлж байна. Хонгол коммент. За эхний бэлдсэн сэдв маань болохоор Формула 1, Формула 2, Формула 3-ын ялгаа юу байд юм бэ? Машин нь яг ямар ялгаатай байд юм бэ гэдэг асуулт ирсэн тий. За энэ ялгааг бол олон яг машины хувьд л ялгаанууд нь эхлүүл одоо моторын ялгаа их байна. Одоо Формула 1-ийн мотор бол 1.6 литр V6 турбо хибрид мотор гэж байгаа. Формула 2-ын болохоор 3.4 V6 турбо мотор. Тэгээд Формула 3 болохоор 3.4 V6 зүгээр энгийн мотор турбо байхгүй. Зөвшөө шаталт дотоод шаталтын гэдэг болов. Тийм мотортой. Морины хүч нь болохоор Формула 1 1000 морины хүчтэй, Формула 2 620, Формула 3 болохоор 380 морины хүчтэй гэдэг ингээд. Эцсийн одоо нэг дээд хурд гэх юм уу те. Тэр нь Формула 1 болохоор 360, Формула 2 335, тэгээд Формула 3 300 гэж. Тэгээд бас дээр нэмээд машины жин бас өөр байгаа. Жингийн ялгаатай. Тэр нь болохоор за чинь Формула 1-ийн машин болохоор 798 кг 5.5 м урт. Формула 2 5.2 м урт 755 кг. Формула 3 5 м 680 кг. Иймэрхүү машины нэг одоо
үзэгдэж харагдах байдлаасаа өөр ингээд моторын хүчний ялгаатсаа өөр ийм. Дээр нэмээд технологийн одоо бас том ялгаанууд байгаа. Формула 1 бол мэдээж одоо дээд зэрэглэлийн тий бүх юм нь одоо баг болгон өөр өөрсдийн гэсэн технологид өөр өөрсдийн гэсэн шийдэлтэй гэр хийдэг. Дээр нэмээд одоо хибрид мотортой active одоо aerodynamic DRS тэгээд дээр нэмээд юу recharge system гэдэг нэг өөрийгөө цэнгэлдэг батарейгаа эргүүл цэнгэлдэг системтэй. Формула 2 болохоор тийм бол байхгүй. Зөв ер нь бол бүгд нэг цол гаднах бүх багуудын гаднах машин адилхан явах хэдэн бүх юм адилхан. Тэгээд хибрид байхгүй. Тэгээд Формула 3 болохоор бүр одоо илүү хэлбэр гэх юм уу? Бүх юм илүү нэг жолоодлогын ур чадвар л ур танаал байх юм. Тийм. Ерөөсөө машины тийм ялгаа байхгүй тийм. Тэгээд гэхдээ яг машин яг эвдрэл хэмтлэх гардаг юм шиг одоо техникийн асуудал их гардаг. Тэгэл тэрийг бол нэг байхгүй тэгээд. Эдгээс одоо зорилгоуд гэж байгаа ер нь бол зорилгоуд нь бас өөр. Формула 3-то ер нь бол яг формула 4 гэж байдаг ч гэсэн одоо формула төрлийн машины одоо уралдаанд яг орж эхэлж байгаа хүмүүс нь формула 3-аас эхэлдэг гэхэд ер нь бол болно. Формула гэдэг чинь одоо юу шүү дээ. Нэг хүн суугаа те нэг жижиг машин яг нэг хүн суугаад ингэж урдаа нэг голдон суугаад өөрөө барьдаг одоо машин чинь формула уралдааны машин гэж нэрлэдэг байгаа. Формула 2 болохоор одоо яг формула 1-тэй орохдоо бэлдэж дээшээ гарахтаа бэлдэж ер нь бол уралдаг. Формула 1 бол мэдээж ойлгомжтой. Дэлхийн авраг одоо юу гэдэг өргөлтийн гар өргөлтийн одоо бүр тийм дээд түвшинд нь хүрж байна гэж. Эдрээс одоо бас юу орлого зарлага бас нэлээд том ялгаатай байгаа. Формула 1 бол хэдэн зуун саяар яригдсан. Тэр нь бол Формула 2 болохоор юу яд юм бэ? Нисгч болон нэг 2.2-оос 3 сая евро нэг улиралд нисгчийн одоо үрдэг мөнгө гэх юм одоо шаардлагатай мөнгө нь. Формула 3 болохоор нэг ойролцоогоор 1 сая евро хавцаа. Одоо шаардлагатай болдог. Жолоочоос гарна. Тийм, жолоочоос өөрөөс нь гарна тийм. Формула 1 бол цаанаас нь бол гэрээг өгөөд өөрсдөө цалингаа явна. Нөгөөд нь өөрсдөө Формула 3-т орчихвол. Гайгүй юм шүү дээ. Нисгчтэл энийг бол цаанаасаа өөрсдийн гэсэн нэг одоо ивент гэжтэй тийм. Тэрийг одоо би одоо танаар нэрийг гарганаа би алнаа гэж одоо өөрийгөө зарж тэр мөнгө Формула 1-т ороод миний цалингаас эргээд аваарай тий. Тэгээд нэг одоо бид нар чи ярьдэн шүү дээ. Перез явцсан чинь хэдэн юу алдсан. Тэрнээс тэр нэрээ тэр тийм хэмжээний мөнгө өглөө гэж ярьдаг. Тэр эдгээр нь ингээд дагаад яваад байдаг байх нэ гэж. Тэгээд машиныг бол одоо юу гэдэг машины одоо кузов монголоор бол кузов гэх үү тий. Кузов болгон бас өөр. Формула 1 бол аль түрүүний хэлсэн шиг баг болго өөр өөрсдийн гэсэн одоо шийдлэрээ хийдэг. Одоо хүснээр их юм хийдэг. Формула 2 3 болохоор нэг компани бүгдийг хийж өгдөг. Даллара гэдэг компани бүгдийг хийж өгдөг. Моторыг болохоор Формула 2 талаар Mecachrome юм уу? Харин тийм үү? Mecachrome гэдэг компани юм шиг. Нэг моторын ганцаараа моторыг хийж өгдөг юм байна. Тэгээ бүгд бол Pirelli-ийн дугуйг ашигладаг. Формула 1 2 бол 18 инчийн дугуйтай. Формула 3 бол 16 инчийн дугуй ашигладаг юм байна гэж. За тэгээд өөр чин ер нь нэг иймэрхүү ер нь товч нэг ерөнхийд нь аваад тэгээд нэг иймэрхүү юм ялгаатай гэх юм уу? Тийм сонирхолтой тийм. Одоо нөгөө түрүүн ганаа хэлээдсэн чинь нэг single seater гэдэг нөгөө ганц хүн суудаг. Тэгээ open wheel ингээд дугуун задгаа. Тэгээ бидний өдөр тутам ундаг машинаас нь ялгаатай уралдааны машин унах. Одоо карьераа одоо формула гэдэг нэг сонгосон хүн бол яг энэ замаар одоо бүгд явчихлаа. Өөр эхлэн тэгээд go-kart 6 наснаас эхлээл уралж эхлээл тэгэл явдаг байна гэж. Яг нэг би юугаас сусан ChatGPT-ээс сусан. За формула 1-т орё гэвэл одоо ямар замаар явах вэ гэд. Тэгээ чи хэлээч гэсэн чинь ингээ 6-аас 12 наснда go-kart-аар уралдаж эхлээд. Тэгээ go-kart-аас одоо нөгөө өсвөр насны хүүхдүүдийн уралдааны цовруул руу орж явж байгаад. Тэгээ формула 4 гэж байдаг. Гэхдээ тэрний юм нэг юм нэгдсэн биш одоо бүсээр хийж байна. Одоо Европын формула 4 ийм машины төрлийн формула айгу олон янзын уралдаан зэрэг явж байгаа юм лээ. Тэднэрт ороод нэрээ гаргаж чадах юм бол тэгээ формула 3, формула 2 1 тэгээ ингээ явах юм бэл.
Тэгээ одоо нөгөө манай одоо Ландо Норрис, Piastri, Жорж Рассел чинь бүгдээрээ л Формула 2-ын авраг, Формула 3. Одоо Габриэл Бортолотто чинь өнгөрсөн жилийн Формула 2-ийн авраг. Айсак Хажар чинь Формула 2-т өнгөрсөн жил 2-т орсон тийм. Сүүлийн машинаас болоод машин нэвтрээд. Тэгэхээр яг нөгөө нэг одоо энэ цуглдсан байгаа хорчин бол яг өмнөх түүхэнд харуул бүгд л яг нэг юм аврагууд байна. бүсийнхээ ч юм уу юм жилийнхээ аврагууд одоо хамгийн топ 20 л цугларсан байгаа. Макс ч бүр капитализмыг алгасч гэдэг шиг тийм өсрөөд тийм. Формула 3-аас бүтэн жил уралдаагүй юм шиг л шүү дээ. Айлт уралдаал. Уралд үзэл тэгээ шууд нэг орсон юм л шүү дээ. Тэгэхээр 16 хоноос дандаа унаарсан. Тэгснэ орж ирээ тий. Сая тэгтээ алдчихсан шүү дээ. Тэгээ сая 2 дахь карьерийн турш 2 дахь удаа алдсан. За тийм байна. Тэгээд би бас нөгөө ChatGPT-гээс нэг яг нөгөө энэ сэдв дээрээ бид гур ярилцж байгаа зэрэг хальт харсан чинь Формула 2 нь 11 багтай мөлий одоогоор. Формула 3 нь 10 багтай. Формула 3-т 3 машин уралддаг. Тэгэхээр 30 жолооч багтах боломжтой. Формула 2-т бол 22 жолооч нэг жилд уралдах тийм боломжтой тийм ээ. Тэгээд яг мөнгө нь байвал нас одоо чадвар бас жоо хардаг л хэлэхтэй тий. Шууд хамаагүй хүн уралдуулдаг хэлэхтэй. Тийм л хатаад байгаа бас. Манай Унгар чинь Формула 2 нь ирдэг байгаа тий. Тийм баг тий. 2 уралдаад. Porsche тэгээ Формула 2 уралдаад ирдэг санагдаж байна. Төр идэв төр тэр Porsche дээр чинь ямар машин уралдаад GT Grand Tour тий. Тийм байна. За сонирхолтой мэдээ бэлтгэсэн. Танаа байлаа. Тэгээ манай нөгөө асуулт үзэж байгаа юм бол бисээ комментийн хайгаад болдгүй. Нөгөө нэг нэргүүгээр нөгөө лист гаргацсан чаа. Гэхдээ асуулт илээс үзэгчтэй бас баярлалаа. Энийг хараад бас бид гуравчсан бас зарим spec series гэдэг яг адилхан машинууд байдгийг нь мэдчихсэн ч гэсэн яг ямар машин яагаад адилхан байдгийг нь сайн мэдээгүй шүү дээ. Жишээ нь Mecha Chrome гэдэг бол мэдчихэж байгаа юм байна. Доллар ID ч мэдчихэж байгаа юм байна. Тэр сантай ерөөс ингээд сонсогдоогүй ингээд юу ингээд мотор шахацсан байдаг тий. Ерөөс ингээд жирийн бидний ундаг машинд мотор хийдэг юм бүртлөө. Тий. Бас яг нэг жижиг нэг юм барьж аваа тэрийг яг тэгэл тэрүүгээр ингээд боглоо зүгээр ингээд хаацсан тий. Монопол болцсон. За тийм байна. За энэс гадна дахиад нөгөө нэг дараагийн булан маань эргэн дурсгоё. Булан байгаа. Тэгээ энэ дугаар дээр би бас үзэгчдийн хүсэлтээр 2021 оны Абу Даби Гран При бэлтгэсэн. Кино уралдааны. Verstappen яхаар авдаг та. За би энэ дээр гарах. Шүтээсэн. Хибрид эргийн анхны хожигдол, ямхны ялагдал гэж. Гоч. Луисвитэ авах гэж бодчихсон. Одоо ингээ хараад тахлаараас арайч муухай. Муухай ч юу гэж. Арай муухай байсан юм уу даа л гэж харагдсан. За тэгэхээр 2021 оны Абу Дабигийн Гран Приг хүмүүс ер нь 21 оны удирдлыг тэр чигт нь одоо 10 оноос хойш одоо энэ 10-ны тий 10 оноос хойш 10-ны одоо хамгийн гайхамшигтай үзүүштэй үзэх юмтай алаан өрсөлдөөнтэй удирдал болсон гэж ярьдаг. Зарим хүн бол бүр формулагийн одоо түүхэнд хамгийн ойролцоо алаантай удирдал болсон гэж. Дүгнэх чинь юу үздэй? Яг тухайн регламент хамгийн сүүлийн жил тий. Тэгэхээр яг одоо энэ жилдээ адилхан болох шүү дээ. Харин тэр бас нэг сонирхолтой. Яг нөгөө нэг хайлайт бичлэгийг үзэж байхад ингээд нөгөө нэг Sky Sports-ийн хүмүүсийн ярьж байгаа яриа байгаа байхгүй. Одоо ингээд регуляшны сүүлийн жил ихэд бол бид нар багуудыг одоо ингэж амиа тавьж ингэж нийтлээ тэмцгийг бид нар баг анзаараад байдгүй шүү дээ. Та яагаад ингэж бодож байна? Одоо эдгээр одоо ирэх жилээ бодохгүй мүү гээл те. Тэг чи нөгөө нэг Mercedes нөгөө сүүл рүүгээ дундуур нэлээ алуулж байгаа сүүл рүүгээ дахиад нөгөө шинэ power unit мөт хийгээд буцааж Mercedes төрүүлдэг болмол тэр үйлрэл бол ер нь бага бүх юм багуу тавьсан шүү дээ. Тэгээд тэр нь бас нэг сонирхолтой болсон. За тэгээд яг энэ уралдааныг ярихаас өмнө бас 21 оныг бас жоохон яриул бас зүйтэй байх гэж бодсон. Яагаад энэ уралдаан ингэтлээ одоо олонний анхааралд хүрж яагаад ийм их
Улирлын төр шүү дээ. Тий. Юу бас нэг иргэн. Тэр мөч болтол одоо тэгж зангиртлаа одоо бас юу болсон бэ яха халтхан яриг зочод би арзаач тэр тэг болсон чинь яа. За Абу Дабигийн уралдаан болохоос өмнөх уралдаан Жидда болсон. Жиддагаас хоёлаа тэнцүү оноотой орж ирсэн. Хоёлаа 368.5 оноотой хоёлаа орж ирсэн гинэ. Тэгээд нөгөө яагаад 0.5 оноотой гэхэлэр нөгөө Спач нөгөө Бороноос болоод уралдаан болоог цуслагдаад тэгээд нөгөө квали дээр өгсөн оноо нь байраараа шууд өгөнгүүтээ нийт авч болох онооны талаар нь бүхэн болгонд оноо өгсөн чинь зарим нь ингээд 0.5. Verstappen нэгт ороод 25-аас 12.5 оноо аваад Hamilton 3-т ороод 15-аас 7.5 гээд хагаслаад авъя авчихсан. Тэгээд яг улирлын сүүлийн уралдаан дээр ингээд хоёр нисэх тэнцүү оноотой орж ирсэн. 1-2 дугаар байранд орж ирсэн. 1974 онд ганцхан удаа болж ирсэн билээ. Тэгээд 21 онд бол энэ дахиад тохиогдсон. За тэгээд энэ бас энэ 21 оноос өмнө ч одоо манай үзэгчд бол мэдчихлээ бах те. Шинээр үзэж байгаа үзэгчд бол сайн мэдэхгүй. Одоо Mercedes багийн давмгаал илт давмгаал. Тий. Бүр одоо 7 жил үү тий. 8 жил констрактор авсан. Тий. Тэрний 6-гийн Hamilton дөрүүлээд, нэг нь Rosberg дөрүүлээд. Биш. Яг 7 жил авсан байсан юм тий. McLaren хамгийн зүгээр авсан ш. Hamiltonтай аваа тий. Тийм одоо Mercedes-ийн давмгаал нэг хэсэгч одоо хүмүүс ингээл бүр формула үзэхээс үзсэн шүү дээ. Үзүүлсэн. Тэрнээс үзгээ болсон шүү дээ. Ер нь бол бүр хитрхи хурдан байгаадсан. Тэгээд хоёр Mercedes-ийн хоёр хоорондоо уралдах гэхээр Bottas одоо нэг ер нь л 14 оноос хойш хамгийн том өрсөлдөөн гарсан 16 оны Mercedes-ийн хоёр жолоочийн хооронд галзсан алаан байснаас бусдаар бол Mercedes бол жинхэнэ амархан easy явсараад ирсэн. За тэгээд ийм болоод ихлээр хүн болго нөгөө юуг нь дэмждэж штэ. Монгол хүмүүс ялангуяа нэг ялагдж байгаа. Андердог ялагдж байгаа муу хүмүүсийн нэг аягүй дэмждэг. Яг тэгээд ер нь тэр монголчууд гэлтгүү дэлхийд даяар ер нь тийм хүлээлт аягүй их байсан. Одоо хин энэ Mercedes Hamilton-ы давмгаалыг зогсоох бай. За тэгвэл Hamilton болвол энэ жил юу байсан бэ гэхлээр ганцаараа одоо бүх юунаас нөгөө хамгийн олон аварга авсан жолооч гэдэгтээ Майкл Шумахертэй тэнцүү. Тэрнээс бус рекордыг бол бүгдийг нэвтсэн. Хамгийн олон ялсан, хамгийн олон квали дээр нэгт пол авсан. Тэгэхээр ганц хүсэж байгаа одоо ч гэсэн хөөж байгаа нэг юм нь одоо undisputed goat одоо дэлхийн шилдэг. Түрүүсэн тоогоор 8 болгоод Шумахерын дээр гарах. Тэ нэг үнтэй ингээд зэрэгцэхгүй 1-2 гэж хуваахгүй одоо тийм зорилго бас. Verstappen дээр болохоор хүмүүс за хамгийн одоо Hamilton-ы энэ нөгөө дамгааллыг унгаах өндөр магадaltaй тий дараагийн авраг гэдэг нь одоо Verstappen байсан. Тэгээ яг ч хүмүүсийн одоо энэ хүлээлж байгаа ярьж байгаагаар 21 онд 22 онд Verstappen бол Drivers Championship дээр 3-т ороод Red Bull-ийн машин бол юм хангалттай бас хурдан байгаагүй. 21 он болоод ирсэн чинь Бахрейний тестинг дээрээс юу харагдсан гэхээр нөгөө Red Bull ч одоо Mercedes-тэй үзэхээр сайжраад ороод иржээ гэдэг болж ирсэн байна. Амар шоксон тий. Тий. Яг Honda-ц тэг чинь барыг Honda барыг сүүлийн жил нь гэж яригдчихсэн баг. Honda одоо болно. Одоо ингээл ласт. Одоо өстой өгөхтэй өхөр буугаад тавина гэл тэгэл дижитал яг тэр улирал эхлэх юм бүх юм хайплцсан. Тэгэл гэж. Тэгэл улирал нэлээ ер нь бол хүн болгон өндөр хүлээлттэй. Hamilton хурдан гэдгийг мэддэг байсан. Тэгээ улирал эхлээд Red Bull-ийн машин хурдан болсон гэдгийг мэдсэн. Mercedes бол хурдан чигээрээ байгаа. За одоо жинхэнэ халаан болно гэдэг хэлсэн. За тэгэл яг энэ хүссэн хүлээсний дагуу бол улирал эхлээд Hamilton Verstappen хоёр бол ер нь 1-2 1-2 1-2. Энэ дээр улирлын яг эхний хэсгээс нэг онцлох юм нь болохоор яг л нөгөө бидний өнгөрсөн жил үзсэн сая нөгөө хайлт харагдаад байгаа Verstappen нөгөө нэг амар хамгаалтад гарч ирсэн. Одоо удаан машинаар яаж хурдан машинтай уралдах вэ гэдгийг Verstappen тий. Би эргэлтэн дээр төрүүлж байсан штэ. Би замаас гарсан, тэр замаас гарсан, замаас гадуур намайг гүйцлээ гэдэг алаан болж гисэн. Тэгээ Hamilton юу хэлээдсэн бэ гэхэлэр за би ийм гайгүй эвтэйхэн жолоож байгаа тулдаа ингээд ослохгүй яваад байгаа шүү. Би чам зам тавьж өгöd байгаа шүү гэд. Цаагаараа наа чин аюултай жолооч гэдэг мессеж өгөөд Verstappen болохоор би дөрмийн дагуу бүх чадах бүх юм хийсэн. Дөрмийн ном уншгээд хоорондоо алцчихсан.
За тэгээ ямар нэгэн том ослол болохгүй явсаар тэгтээ онооны зөрүү бол нэлийн ойрхон явж байгаад хамгийн том одоо юу нь энэ нөгөө rivalry-г хоорондын өрсөлдөөний гал дүрлзүүлсэн юм нэхлээр нөгөө нэг Silverstone дээр болсон шүү дээ. Английн British Grand Prix дээр Verstappen пол аваад Hamilton 2-т ороод тэгээ эхний эргэлтэн дээр Verstappen Hamilton-ыг алдаад 6 дахь эргэлтэн дээр яг Hamilton нөгөө Verstappen дайрж ордог гадуур нь. Тэрэн дээр Hamilton Verstappen урд нь явж байгаад Hamilton нөгөө тэрэн дээр Cops орохоос өмнө wheel to wheel болоод хоёлоо явж байгаад тэгээ нөгөө нэг 6 дахь эргэлтэн дээр Verstappen гадуур нь дайрдаг. Тэрэн дээр болохоор Hamilton уртлын дугуй, Verstappen-ы артлын дугуй хоёр шүргэлцээд Verstappen хан руу амар ослоос тий. Тэрийг үзүүлсэн. 51 инчээр чанар өгсөн шүү дээ. За тэгээд тэр ослоос болоод Verstappen бол шууд эмнэлэг рүү үргэгдсэн. Hamilton бол 10 секундын торгуул аваад тэгээд 10 секундын торгуултаа чигээрээ төрүүлээд тэгээд онооны зөрүү гарч эхэлсэн Hamilton-д. За тэгээд эндээс яг юугаараа ширүүлсэн бэ гэхлээр яг Hamilton хэлээдсэн шүү дээ. Би одоо цэвэрхэн жолоодж байгаа учраас одоогоор том ослоо гараагүй байх шүү гэж хэлээдсэн. Одоо би тэгээ байнга бууж өгнө гэж байхгүй шүү гэдэг бас яриадсан. Тэгээд саяны нөхцөлд бол яг хин ч одоо бидээ зам тавьж өглөөгөөр хоорондоо шүргэлцээ тэгээд Verstappen бол охироод үлдсэн. Тэгээд Hamilton ялчаад нөгөө нэг Английн тугаа машин дотроо яваал подиум дээр айгу баярлал. Тэгээд Verstappen шууд өөрөө твит хийсэн юм билээ уралдааны дараа. За нэг нь ингээд эмнэлэгт нэг нь ингээд ингэж яхад намайг мөргөж гаргачаад тэгтлээ их баярлаад одоо хүн чанаргүй юм боллоо гэдэг бол Red Bull-ийн кампаас гарч ирээд Mercedes бол бид нар баярлахаас өмнө Verstappen зүгээр гэдгийг ингээд шалгасан. Тэгээд ингээд бүх юм зүгээр гэж байгаа юм чи одоо бид нар яагаад баяр өөрсдийн төрүүлсэн баяраа тэмдэглэхгүй юм бэ гэдэг. За эндээс л ер нь ингээд алаа ихсэн тий. За тэгээд энэний яг дараагийн уралдаан дээр Закатер нөгөө юу үзсэн шүү дээ. Унгарын Гран При 21 оны Унгарын Гран При дээр 8 9 төлөө шикэн дээр суугаа хүлээж ийсэн чи эхний эргэлтэн дээр Ботас боулинг тоглолцсон тий. Хоёр Ferrari байхгүй. Би бүр ингээд Ferrari үзгээл ирсэн чинь байхгүй. Эхний торгол руу байхгүй болсон. Йоо би бүр ингээд зайлаа. Хүлээгээл юу ирдэггүй. Йоо. Панк гэл гэрэл асаад нэг жижигэн дэлгэцээр харж байгаа юм л да. Тэгэл за ингээл лайцаад явлаа гэж бол шороо олол гэл ингээл юу ч харагдахгүй юм чи камер дээр бол. Тэгэл ингээл За тэгээд тэндээс манай үзэгч тэр бас үзсэн бол санаж л байгаа хаа. Үзэгчтэй бол бас хайлайтыг үзэх юм бол те. Эхний эргэлт нөгөө бороотой. Тэгээд бороо орж байгаа зогссон байжгаад зам нойтон. Одоо бүгдээрээ интер дугуйтай гарч ирээ. Тэгээ Ботас нөгөө торомзолж амжихгүйгээр хамаа булангаа мэдрээгүй уртлын Норрисыг мөргөөд Норрис нь яваад Verstappen-ыг мөргөөд дахиад Ботас өөрөө дахиад нэг Маклареныг мөргөснөө тэр нь очиж Перезийг мөргөөд. Ер нь ингээд тэгснээ Строл ч Леклерийн хойноос орж ирээд давхар бөө юм болсон. 20 машинаас лав нэг 8 9 нэг алга болцсон. Би тэр дээр ирэлгүүгээ алга болцсон. Харж амжаагүй бүр ингээд. За тэгээ тэр уралдаан дээр Ocon төрүүлээд Hamilton хойноос нь нилээн гүйцэж явсаар хагаад өөрөө хоёрт ордог санагдаж байна те. Алонсо 3-т ордог. Витtel чинь яла. Витtel нэ хасагдчих 2 литр нь Витtel 3-т ороод хасагдчих. Тэг хасагдчих. Тий. Бензин нүрэгөөгээ те. За тэгээд яг энэ уралдааны гаргаж юу хэлэх гээд байна вэ гэхээр Hamilton-ы багийн хүн Verstappen-ыг мөргөж гаргаснараа одоо дахиад нэг онооны зөр холдоод эхэлж байгаа. Тий. Тэгээ одоо үзэгчтэй яг нөгөө дэлгэсэн дээр яг нэг ийм юуг нь гаргах чи одоо тэр хоёрын оноо ингээ хэр ойрхон юм бэ гэдэг те. Тэнгуут яг л баг нэг зураас. Гэтэ яг энэ яриад байгаа үеэс Hamilton жоох илүү гараад эндээс буцаагаад Verstappen дахиад comeback хийж эхэлдэг. Тэгэд ийм олон уралдаан яг энэ одоо би яг бэлдсэн юм нэг уралдлын өмнөх дөрвөн л одоо яг нэг юм гал хүмүүсийн хамгийн их яригддаг уралдааныг ярина. Тэрнээс гадна яг бусад уралдаан дээр том ослол болоогүй ч гэсэн хоорондоо нэг 1-2 байнга алдцдаг нь бол яваалаа. За 3 дахь нь болохоор нэг Hamilton дээр Verstappen мордоо гарчихдээ штэ. Monza дээр. Одоо зургийг бас оруулчих. Тэгээд яг фитнес 23 дахь тойрог
дээр гэсэн баха. Фитнес яг нөгөө юу гарч ирээд Хамилтон гарч ирээд Верстапен цаад чулуунаас Рикардогийн хойно нөгөө Макларныг гүйцэх гэж явж хагаад яг зэрэгцээ гараад ирдэг. Тэгээд нөгөө нэг Хамилтон дотор талаас нь гарч ирж байгаа. Тэгээд нөгөө Монзагийн эхний хэрэглэгч нэг айгүй удаан нэг юм баруун зүүн гэдэг штэ. Тэрэн дээр Верстапен гадуурн дайрж хагаад Хамилтон эхний хэрэглэлтэн дээр гадуурн дайрж орж хоёр дахь хэрэглэлтэн дээр зай авахгүй нөгөө нэг юм том улбар шар нэг том бондгор юм дэд штэ. Тэр лүү шахаа гарах штэ. Тэгээд яг үсрээл. Тэгээ нөгөө хоёр дугуй нь хавираад л тэрэн дээр бас үсрээл. Тийм тэрэн дээр үсэрсэн чинь ингээд үсэрсэн чинь хоёр дугуй нь хавираад тэгэл дээр нь гарцсан шууд. Тэгээд Хамилтонд машин дээр Верстаппны машин гараад толгойг нь дугуйгаараа зөхиод. Тэгээ саялтай юм бас. Харахад эвгүй те. Баг. Тэгээ нөгөө Halo аварсан гэд бас нэг яриад штэ амин аварсан гэд. Тэгээ Halo баг бол уус тэгэл чад юм бэл шууд тэр дугуйгаараа тэгэл. Дугуй тэгэл нэг ингээл эвгүй яхах юм бах те. Тэгэхэд яг юу чад осол болсны дараа дахиад нөгөө нэг хоорон дээр эвэлрэн яваалаа. Верстаппен зай өгөхгүй бол ингэж байгаа штэ гэд радиогоор оруулсан. Тэнийг хүн шиг ингээ зай өгөхгүй уралдвал ийм л юм болно гэд. Хамилтон болохоор энэ одоо ямар галзуу хүн алах гээд байгаа мó гэд хоорондоо алж эхэлтэй. Тэгээд энэний дараа медиагаар бас Хамилтны кампус хүнийг тэгж одоо мөргөж гаргачаад бууж ирээд чи зүгээр өч гэж асуулгүй одоо Верстаппен хайж авсан. Хальж уурна гэсэн тий. Хүн биш ээ гэдэг. Зэрүүлээ тий. Тэгээ хоорондоо тэгэл халцаадсэн. Энэ дээр бас нэг юм онцлох хэрэгтэй. Нэг Формула 1-ийн ерөнхийдөө ихэнх том медиа одоо юу дандаа англи гэдэг те. Тэгэхээр ерөнхийдөө дандаа нэг англи бага, англи нисгч нэг өмөрсөн тиймэрхүү хандлагатай байдаг. Ерөнхийдөө тий. Сая түрүүлэл зарагдав шүү дээ. Яг Макс ч гэсэн Английн медианд хайчгүй тий. Бразил дээр төрүүлсэн гот тий. Ханаас нээж төрүүлсэн гот. Хаана зэрэг. Италид бол хамаагүй өөрийнхөө хамаагүй бүгд нь болдог. Тэр өөрсдөө бүр илүү болно. Та юм байна гэж. За дөрөвдөхөө нөгөө иргэн дурсах гэж байгаа хальт ярих гэж байгаа нь болохоор Jeddah Сауди Арабийн Гран При. Одоо яг улирлын яг энэ Абу Дабигийн уралдаан болохоос яг өмнөх уралдаан. За энэ дээр бол Verstappen онооны тэргүүлэлтэд орж ирсэн. Тэгвэл нөгөө нэг Америк Мексик төрүүлсний дараа Хамилтон Бразил дээр буцаага төрүүлчихдэг те шинэ power unitтэй 10 дугаар байрнаас орж ирээд бүр 20-с эхэлдэг шин наа. Яг тийм л үү. Спринттэй тэнгуүлээ спринт дээр 20-с спринтийн байрлалаар нэг уралдаан дээр эхэлдэг болсон байсан шин наа. Тийм л. 20-с ягаад 10 гээд 10-аас эхэлж тий. Тэгээд бас яг нөгөө ер нь амар уралдсан. Тэгээд хойноос орж ирээд дахиад төрүүлцдэг. Тэгээд онооны зөрөөг дахиад бүр нөгөө нэг 8 болтолно. Орчлуулад ирсэн. Тэгээд эндээс юу харагдчихсан бэ гэхээр Мерседесийн яг уралдааны рейс пейс те уралдааны хурдыг бол Red Bull нэгэнд гүйцэтгэе болсон байна. Яг хуу квали дээр бол яаж игээд поло авах нь яг уралдахад бол гүйцэхэд хэцүү болсон байна гэдэг нь харагдсан. За тэгээд Jeddah дээр болоод яг улирлын одоо сүүлээс 2 дахь уралдаан юм уу те. Сүүлээс 2 дахь уралдаан дээр Verstappen пол авсан. Hamilton дахиад 2-т орсон уу? Эсвэл Hamilton пол аваагүй юу? Verstappen юу алдсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд амар уулна лайн ап байж байгаа. Тэгээд тэрийг мөргөөд тэгсэн шүү дээ. Нөгөө нэг хит дуусаагүй хамгийн төгс лап гэдэг ба шүү дээ. Тэрний хайлайтыг бас манай үзэгч үзэх юм бол дэлхийн нэг минут нэг амьсгаагаад төгстэй. Формула үзэгч нэг минут амьсгаагаад төгссөн. Би л ингэ үзэл үгээл Ботас орцсон, Хамилтон орцсон. Тэгээд Хамилтон пол авцсан. Тэгэхээр ганцхан Verstappen ганцаараа зам дээр үлдсэн. Тэгээд ингээл purple ягаа ингээл яа. Тэгээ бүр ижил ханны хажуугаар ингээл нойрхон өнгөрөл тайлбарж юмсэл хүм болвол ёо тэгж яагаад сүүлийн эргэлтэн дээр сүүлийн 2 эргэлтэн дээр уртлын дугуугаар локлоод тэгээд тэрийг аврах гэж оролдож байгаад артлын дугаараа хан мөргөөд тэгээд дууссан юм лээ. Тэгээ нэрээ пол авч чаддаг шүү дээ. Тэгээд уралдаан дээр болсон нөгөө нэг одоо controversy юм нь дахиад нөгөө Verstappen-ы хамгаалтаараа нөгөө нэг шахаж гаргадаг хамгаалтаараа замаас гараад Verstappen төрүүлсэн байдаг. Тэгээд багаас нь болохоор байраа буцааж өг. Тэгтээ стратегиэр буцааж өгөөрэй.
зүгээр буцааж өгөөрэй гэдэг мессеж ирсэн. Тэр нэг юу яагаад байна вэ гэхээр яг нөгөө Hamilton Norris дээр нөгөө бид нар өмнөх дугаар дээр ярьж исэн шиг яг DRS zone болохоос өмнө гүйцэтгэнгуудаа буцаагаад үндсэн шулуун дээр буцаагаад байраа эзлэх тийм тактик хийхийг оролдсон. Тэгсэн чинь Hamilton тэрийг мэдээд тэрийг бас мэдж байгаа учраас Verstappen яасан бэ гэхээр яг тэр болтол ингээд байраа өгөхгүй явж байгаад яг тэнд ирэнгуудаа ингээ удаашраад эхэлсэн тий. Тэгсэн чинь Hamilton хойноос нь дагаж удаашраад албаар гүйцэхгүй явж ийсэн аа. Хойноос нь ч мөрөгчдөг шүү дээ. Тэгснэ юу яагаад байна брейк тест хийгээд шүү дээ. Брейк тест хийчлээ шүү дээ. Сони юм бэ гэдэг тэгсэн чинь зогсохгүй газар ингээд тоос дараад байна гэдэг. Тэгээд Verstappen мөргүүлчин гутаа шууд яваад өгдөг. Hamilton болохоор бас дагаад явдаг. Тэгээд тэрний дараагийн тойрог дээр дахиад байраа өгсөн тэгсэн ч гэсэн Verstappen гүйцэж чаддаг. Тэгээд энэ дээр нөгөө манай ус санджайл нөгөө Тотогийн нэг амар ширээ рүүгээ ингээд нөгөө юугаа дэлгэц рүүгээ чивчээ шидэж байгаа. Тэр яг нөгөө нэг Hamilton-ы араас Verstappen-ы араас Hamilton мөрөгчин гут. Тэгээд тэрэн дээр Verstappen торгуулд штэ. Осол хийсэн, collision хийсэн гэдгээр Verstappen торгуулад. Тэгээд ерөнхийдөө л машин бас гүйцэхгүйс учраас. За уралдааныхаа өмнө гэсэн чинь баах юм яриа. За яг ийм болоод 1-2-т ороод за яг тэнцүү оноотойгоор Абу Дабигийн Гран Прид орж ирсэн. Абу Дабигээс нэг мэлчий гэж. Одоо ингэ бодлоо нэг юу яат юм аа. Яг тэр хамгийн чухал одоо энэ оноо тэнцүүлж байгаа уралдаан Сочи уралдаа санагдаад байхгүй юу? Норрис энэ тий балардаг. Тэгээ тэрэн дээр чинь Макс нь бас мотороос хэлсэн 20-оос эхэлсэн шүү дээ. Бүр хоньос эхлээд тэгээд урагшлныг амар урагшилж чадахгүй нэг 10 хэд дээр ч яваад л нэг дөнгөж оноо авах хэмжээний нэг 10 руу орж ирнэ. Гэхдээ нөгөө талд нь болохоор Норрисыг яг хин Хамилтон төрүүлэх гэдэг. Тэгээ яг зүү үедээ нөгөө бороо амар ороод зүү үед дугууслаад азтай явсараад хоёр төрчдөө шүү дээ Макс ч ирнэ. Тэгэхээр яг тэр оноогоо авч чадаагүй юм одоо тэр тийм азар тийм болоог байсан бол бас Абу Даби гэж ирэхэд хэцүү байсан баг тий. Тэр яг хамгийн гол чухал моментсэн дээ шүү дээ. Норрис бас тэгээд балардаг те. Гэтэ яг энэ энэ үлрэлийн нэг юун дээр яхаа эргээд тарахад гэдэг шиг те. Тим бас нилээд гарч ирдэг юм лээ. Турк дээр бас нөгөө Ботас нэгт ороод Verstappen гүйцэгдээгүй байсан. Hamilton ч нөгөө Азербайджан дээр нөгөө рестартн дээр өөрийгөө локлчиж нөгөө Magic Button-а дарцсан байж байгаад. Тэгээд нөгөө Perez төрүүлээд Hamilton бүр онооны гадна үлддэг. Тэрэн дээрс нөгөө Verstappen-ы өөрийнх нь дугуй хагараад нөгөө дугуйгаа ушгиж байгаа зургээд штэ. Тэгээд нөгөө өмнөх дугаар дээр бас ярьжсэн нөгөө Lawson-ы гутал байсан гэдэг. Тий. Тэгээ маа сухраад үзээрэй. Тэгэхээр яг тэр булган ингээд холбогдчихлаа юм байлээ. Тийм ер нь. Тэгээ Hamilton ч нөгөө нэг юм тэр Magic Button гэдэг нөгөө safety car-ын ард явахдаа дугуйгаа халаадаг. Уртлын дугуйндаа илүү front брейк нь илүү халаадаг тийм товчлоор байж байгаад тэгснэ бисээ Magic Button-тай байсан юм уу гэдгсэн чинь тийм гэдгсэн чинь би өгн унтраасан штэ гэсэн чинь харин чи унтраасан гэн чи ингээд гэхдээ нөгөө upshift хийж явахдаа дахиад санаандгууд арчижээ гэдэг. Тэгээ нөгөө ирэхгүй жигээрээ гарч яваад бас нэг том оноо алддаг. Тиймэрхүү зөндөө олон тохиолдол бас гарч ирж лээ. Энийг бэлдчихсэн чинь. За тийм байна. За тэгээ тэнцүү оноотой хоёр авраг маань авраг үзүр төрөний барилтаа гэдэг шиг үзүр төрөө гарч ирсэн. Нэг нь Абу-Дабигийн дивжинд гарч ирсэн. Тэр нь дэлхийн анхаарал ер нь л энэ хоёр дээр ер нь бүх юм одоо төвлөрсөн байсан юм уу да. Тэгээд нэг нь анхны авраг авах гэдэг. Нэг нь бүр goat болох гэдэг. 8 төрүүлэх гэдэг. За тийм байна. За өмнөх одоо бүх энэ цэг хүртэл ингэж ирсэн байна те. Тэгээ уралдааны юуг яхаар бол нэг эргээд харахад уралдааны талаар ярьж байгаа бүх юм л ер нь энэ хоёрын талаар юм байна л те. Ер нь бусад хүмүүс яг энэ хоёрын замд яаж садаа болсон эсвэл яаж тусалснаар л ер нь орж ирж байгаа болохоос ер нь бусад энэ талаар ярихгүй. Бас уралдаан нөрөө нэг стоптой байсан учраас яг нэг айхтар юм болох. Тий, онцгой юм болоогүй яг тийм уралдаа. За quali болсон. Quali дээр Verstappen пол аваад Lewis Hamilton 2-т, Lando Norris 3-т, Sergio Perez 4-т, Carlos Sainz Ferrari-тайгаа 5-т, Valtteri Bottas 6, Leclerc 7, Tsunoda Alpha Tauri-тайгаа 8-т орж исэн юм байна. За тэгэхээр Verstappen бол урдаас эхэлсэн дээ. За уралдаан эхлээд
эхний эргэлтэн дээр Хамилтон Verstappen-аас төрүүлждэг. Гараагаа сайн хийгээд. За тэгээд хамгийн эхний одоо хил ам дагуулдаг юу нэх юм бол 6 дахь эргэлтэн дээр Verstappen буцаад дайрдаг. Дотор талаар нь дайраад Хамилтоныг замаас шахаж гаргаад Хамилтон нөгөө нэг эргэлтээ замаас гараад тэгээ төрүүлчихдэг. Verstappen-ыг. Тэнгуут яадаг вэ гэхээр Verstappen замаас шахаж гаргасан дотор нь зай байсан уу? Байсан. Гэхдээ Verstappen машина зам дээр үлдээсэн. Hamilton замаас гараад тэгээд давуу тал аваад төрүүлсэн. За энэ дээр дахиад нөгөө хэрүүлэх хэрэгтэй. He pushed me off. Тэгсэн чинь байраа тэр надад буцааж өгөх хэрэгтэй. За тэгээд FIA үзэж агаад no further investigation. Торгуулахгүй, байрыг буцааж өгөхгүй. Одоо энэ байгаагаар оролт. За энэ дээр яг багуу тэгэл хоёлаа ийм зингсэн тэгсэн гэсэн Хамилтон ууртайсан. Тэгэхдээ Red Bull за уралдаа удаан байна. Head down. За уралдаа. За тэгээ хоёлаа mediumтэй эхэлсэн. Тэгээ medium дээр яг түрүүн хэлжсэн Mercedes-ийн хурд бол угаасаа гүйцэгдэг. Холдоодсэн. Verstappen ойрт гарахгүй. Тэгж жагаад эхний 20 тойрог одоо эхний medium дээр ер нь Mercedes уралдааныг ер нь гартаа аваад холдоод эхэлсэн. За тэгсэн чинь Red Bull одоо хойноос нь хөөж байгаа төрүүлэхээс өөр аргагүй Hamilton-ийн урд орохоос өөр аргагүй учраас одоо янз бүрийн туршаад за төрүүлээд 13 дахь тойрог дээр Verstappen хаар тэгээд нэг undercut хийхийг оролцсон. За шин дугуйтаа гарч ирээд 30 дугуйтаагаас нь цагаар нэг хэдэн тойрог идээд хэдэн секунд идэх оролдого хийсэн. Тэгсэн чинь яг дараагийн тойрогт нь 14 дээр Hamilton cover хийгээд дахиад харттай гарч ирээд за тэгээ харттай гарч ирээд одоо дахиад урд нь гараад ирсэн. Тэгэхээр Verstappen-ийн undercut амжилттай болсон гэсэн. Тэгтээ урд нь гарч ирж байгаа нь Perez эхний нөгөө тойрогоос 3-т орсон. Тэнгууд Perez үлдээгээд одоо байршлын хувьд Perez, Hamilton, Verstappen гэдэг дараалттай болчихж байгаа. За 20 тэгээд 14 дээр зогссоод 20 дахь тойрог дээр Perez-ийн хойно ирж байгаа Hamilton. За тэгсэн чинь Perez Тэ тэгсэн чинь багийн радио юу гэж ирдэг вэхлээр за хойноос ч одоо Hamilton ирж байгаа бүхэл арга чаргаараа ардаа байлгаад Hamilton Verstappen хоёрын цагийг ойртуулах хэрэгтэй шүү. За тэгэл Perez-ийн чинь бол анхны жил Red Bull-ийн цэрэг алдсан. Тэг нэг жилийн гэрээтэй. Дараа жилийнх нь гэхгүй. Тэгээд миний мөрөөдөл биеллээ гэж ирсэн шүү дээ. Тэгвэл одоо сүүлийн уралдаан болж гэрээ байхгүй. Тэгэхээр ч тэгэл ой мэдлээгүй сэтгэл өстэй. Окей, юу өстэй чи мөргөөд гарчих юм уу баг. Баг тэр шул байгаа юм шүү гэх. За тэгээд яг энэ уралд яг үзд манай үздэг хүмүүс бол баг л дүр зураг нь харагдлаа баг те. Амар хамгаалдаг. Perez тэгээд яг Hamilton-ыг урт шулуун дээр шулуунаас өмнө буцааж гүйцэхтээд тэгээд урт шулууны эргэлтэн дээр дотоорн дайрж буцаж гүйцээд тэгээд 2 3 тойрог лөө нэлээд чаргууцсан. 2 тойрог чаргууцалтаад 7 байсан Hamilton-аас Verstappen руу 7 секунд байсныг 1 секунд 1.5 секунд болгож ойртуулсан. Perez хамгааснараа. Тэгээд нөгөө удаан эргэлтүүд дээр бүр багийн мессеж нээд штэ. Хоош шах бити зүгээр уралдааны бити бод Hamilton-ыг хоошоо back him up. Одоо чамаа нөгөө гүйцэх ингээд газаргүй зүгээр ч бараг тэрэн дээр жуулаашаал. Тэрэн дээр энэ Hamilton зуурлаад дгүй штэ. Dangerous driving хийлээ гэдэг. Тэгээ нөгөө Hamilton бас хамаагүй риск хийж болохгүй. Одоо Perez-тэй алдчихж байгаад маш. Тэгэл яг Perez гүйцэгдээл тэгсэн мөртлөө Max шууд зам тавьж өгөөл DRS өгөөл гаргадаг штэ. Тэгээ Max радио Checo is a fucking legend гэдгсэн чинь GP absolute animal гэдэг. Checo-ст амар яалаа гээл. Тэгээд эндээс хойш нөгөө нэг хэсэг Checo-г ч нөгөө Ministry of Defense гэдээ очлоод штэ. Батлан хамгаалах яамны сайд амар хамгаалдаг гэх. За тэгээд Perez тэгж одоо хэрэгэ гаргасан Red Bull-д орсон хэрэгэ. Одоо хамгийн том гавьяан л гэхлээ. Энэ хата Red Bull байсан. Max-ийн юг тавьчихсан л энэ. Тэгээ аврагын авраг болох үнсэн. Нөгөө Турк дээрсэн бас амар хамгаалсан байд. Хамгаалдаг үстэй бас. Яг тэр хамгаалтай байдсан шүү дээ. Нөгөө урдаа оруулж яг гүйцэх үед нь урдаа оруулж нэг DRS-ийн цагт нь урдаа оруулсан дараа DRS аваад дахиж урд нь орно. Hamilton-тэй ер нь Perez сайн үзсэн тийм. Тархинд нь ер нь жоох амьдрал тэгээ. За тэгсэн тэгээд
энэ яг ингээд уралдаан эхлээд medium дээр Red Bull-ийнхан гүцэхгүй юм байна. Хамгаалсан Перез хамгаалсан. Ойртой дэрлээ. Sen Перезийн дараас гүцэхгүй юм байна гэдэг уналтраа арсалтай. Хойно нэрээ дагсан тэгээ бас гүцээгөө алдаад хэлсэн. Тэгээ 36 дахь тойрог дээр Giovinazzi retirement болоод тэгээд Red Bull Verstappen дахиад пит хийдэг шинэ дугуйтай. Одоо яг ин маягаараа үзвэл угаасаа барахгүй учраас өөр юм туршиж үүсэх гээд тэгээ шинэ дугуйтай цаг нөхөх гэж үзсэн. Тэгээ 36 дахь тойрог дээр Verstappen шинэ хардтай ороод тэгээд хойноос нь нэхэх ажил эхэлсэн дээ. Тэгээд Hamilton нэхээд нөхөөд байсан. Тэгтээ тооцоон дээр бол бараг л амжихгүй юм байна. Ингээд уралдаан дууслаа. Нөгөө Horner-ийн нөгөө Sky Sport өгж байгаа ярилцлага нөгөө шууд уралдаан өндөр ярьдэн штэ багийн нөгөө принципэлтэй. Тэгсэн чинь Horner одоо ер нь miracle хүлээхгүй болвол ер нь хэцүү л харагдаж байна. Гэхдээ бид нар байгаа бүх юм одоо хийгээл үзнэ гэдэг тийм яриа. Одоо 15 тойрог юмжил тиймэрхүү яриа. Тэгэхээр хүмүүс ер нь болохоо болж ин даа гэж яг бодож байна. Уусаа харагдчихс тэ бүр ягаад ч үзэхгүй цаана байгаа л гэдэг. За тэгсэн чинь манай Gotifi Nicholas Latifi одоо Формула 1 карьертаас гавж өгөх ганц ч юм хийгээгүй. Гэхдээ түүхэнд нэрээ үлдээсэн одоо энэ уралдааны 53 дахь тойрог дээр тэр өөрөө явж байгаад артлаа алдаад хан мөрөгдөг те. За тэгээд нийт 58 тойрогтой уралдааны 53 дээр осол болж байгаа. За тэгэхээр энэ осол дээр мэдээж Hamilton 1-дүгээрт тэгээд Verstappen 2-т явж исэн. Тэгээд ямар боломж байсан бэхлээр safety car-н дээр pit хийхээр одоо баг цаг алддсан шүү дээ тий. Тэгээд Verstappen болохоро Gamble-да дахиад pit руу орж ирээд soft дугуй, шинэ дугуй хийгээд гараад ирсэн. Mercedes юу гэж бодсон бэ гэхлээр за дөрмийн дагуу хэрвээ одоо энэ safety car-тай тойрсоор байгаад дуусах юм бол питэлжүүл барь алдна. Бид Mercedes питлээд Verstappen питлэхгүй болвол тэгээ safety car-н дээр уралдаан дуусвал барь алдна. Тийм учраас Mercedes ер нь бол байранда үлдэхээс өөр сонголтгүй. Юунч яг цонхож таараг үстэй тий. Safety car гараад яг пит руу орж идахгүй. Тэрэн дээр нь Max заацтай safety car гэдэг дээр нь яг шууд пит руу ороо солилцсон. Үзэгчтэй юу тайлбарч хэлэхэд ягаад safety car-аар дуусна гэхээр нэг аваар болцсон учраас замаа цэвэрлэхдээ тэр ажиллагаа бас явагддаг. Тэр нь тэгээ мэдээж ингээд тэр хооронд машинууд ингээд гараашнд орохгүй мэдээж ингээд замаа удаан тохируулж байгаа. Тэр тоолонд нэг лап нь ингээд бас тоглогдоо явж идэг. Тэг яг үнэхээр Latifi машиныг цэвэрлээд гаргаад ингэж чадахгүй бол угаасаа safety car-ын ард ингээд уралдаан дуусах бас тийм боломж байсан. Угаас 5хан тойрогдож аягүй баг шүү дээ. 5хан тойрог дотор нэг машиныг ер нь нэг машин цэвэрлэх нь нэлээд удаа шүү дээ. Ер нь 4 5 ер нь 5 юу байгаа шүү дээ. Яг л 5. Багтаал 5. Тий, тэнгуут Red Bull Gamble-сан. За шинэ дугуйтай хэрвээ restart болвол шинэ дугуйтай араас нь хөвд гүйцэн. Mercedes-ийн шийдвэр болохоор за safety car-н дээр дуусна. Бид нар position-од байрлаа хадгалж үлдэнэ. Ямар ч үнээр хамаагүй. Тэгээ солиогүй хуучин хардтай Hamilton. Verstappen болохоор шинэ softтай. Гэхдээ Verstappen pit хийснээр юу болсон бэ гэхээр тэр хоёрын дундуур 5 машин орж ирсэн. Тойрог дуулсан 5 машины хойно гараад ирж байгаа. Тэгээ safety car-ын дундуур нөгөө машин гүйцэх боломжгүй учраас Verstappen одоо 5 машины хойно Hamilton-ыг дагаад байгаа байхгүй. За тэгээ энэ дээр одоо хамгийн том хэрүүл маргаан маф болдог те. За яг энэ 21 онд ч нөгөө юу байсан юм бэлээ? Багийн принциплууд race director-тай шууд ярьж уцаар ярьж болдог. За тэнгууд яг энэ осол болсны дараа шууд Christian Horner, Michael Masi руу ярьж байгаа. Яагаад бид нар энэ lap car-уудыг замаас холдуулахгүй байгаа юм бэ? Тэгсэн Toto болохоор нөгөө нэг ярихгүй. Яриа нөгөө нэг шийдвэр гарсны дараа орж ирдэ штэ. Энд чи юу болоод байгаа юм бэ? Яагаад шууд нөгөө safety car эхлүүлчих үгээд. Тэнгууд энэ юу юм байл л дээ. 3 дүрэн байгаа юм бэл. За нэг дүрм нь болохоор нэг бол бүх lap car-ууд өөрсдөө unlap хийгээд өөртөө тойрж гин. Эхлээд юу болсон нэрчи. Тэр 5 машиныг зөвхөн тэр 5-ыг л тэр хоёрын голд байгаа машинуудыг холдуулж агаад тэгээ шууд уралдаанаа эхлүүлээд нэгдүгээр байрны төлөө тэр хоёрыг алцуулсан шүү дээ. Тэгээ алцуулангууд мэдээж Verstappen шинэ дугуйтай байсан учраас тэг ганцхан тойрог сүүлийн тойрог дээр
5 дахь хэрэглэн дээр дайраад тэгээ Verstappen төрүүлсэн. Hamilton болохоор this is getting manipulated man гэдгсэн тий. Наад бол чин мафтчлаа штэ. Чин шудраг өрсөлдөөн биш вэ гэд. За энэ дээр тэнгуут Mercedes юу гэж маргадаг вэ гэхээр нэг бол бүх машин unlap. Одоо зөвхөн тэр хоёрын голд байсан 5 биш. Тэгээ байраа алдсан байгаа бүх машин ингээд тойроод яг өмнөх байралтай өмнөх байралтай очиод яг дараалалаар авалж байгаад эхлэх ёстой. Үгүй бол нэг ч машин лап хийхгүй. Тэгээ бүгд ингээд тойроо очих юм бол нөгөө нэг уралдааны тойрог хүрэхгүй Hamilton төрүүлнэ. Яг тэгээд. За тэр 5-ыг тэр чигээр нь ингээд орхичих юм бол Verstappen тэр 5-ыг гүйцээрээ л нэг тойрог дуусаад Hamilton төрүүлнэ. Тэгээд 3 дахь 3-2 нь Hamilton төрүүлэх гэсэн яг нэг үгүй бүр 3 дахь нь ч гэсэн Hamilton төрүүлэн заяа. 3 дахь 4 нь safety car орсноос нэг тойргийн дараа уралдаан эхлэх ёстой. Тэр 4-ийг бас зөрчөөд шууд ороод шууд уралдаан эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш одоо ер нь шууд уралдаг болчиход байгаа юм. За ингээд энэ лап дуусгаад safety car гээд орлоо энэ лап дээр орно гэд тэгээ оронгуут нь дараа нь өөр хурдан аваад эхэлдэг шүү дээ. Гэтэ safety car-ыг ортол нь хүлээж аваад яг орлоо гэсэн мессеж гарангуут л шууд нэг хамгийн уртын машин яг нэг хөдөлгөөгөө нэг юугаа эхэлт юм билээ. Темпод харуулж эхэлдэг юм билээ. Тэнгуут энэ 3 дээр Mercedes маргаж байгаа. Энэ яг Red Bull-ийн талд байгаа ганцхан дүрм нь race director энэ дүрмөө зөрчиж болно гэдэг бас юу. Бас ситуацийг харж байгаа. Дүрмийн яг лайн байгаа байхгүй. Одоо race director тэр нөхцөл байдлыг хараад хэрвээ хэрэгтэй гэж шаардлагатай гэж үзэх юм бол яг энэ дүрмэн захирахдаггүй байж болно гэдэг. Тэгэл кино хэлтэй манай яа драмаси тэгэл Red Bull-ийн юм зүгтэг болоо шээ. За тэгээд яг уралдааны сүүлийн тойргийг бол бас хий даяараа харсан. Тэгээ Макс дайрсан, гүйтсэн, төрүүлсэн. Тэгээд Hamilton дараа нөгөө ярьслага Mercedes ярьслага юу бүх юмас тахаас татгалзаад шагналаа авчаа тэгээ явсан. Шууд явсан тий. Пресс конференс юунд ч оролцсоогүй тий. Баяр хүрэг гэд. Тий. Тэгээ эндээс юу харагдсан гэхээр Verstappen анхны аварга авсан. Hamilton-ыг бас олон хүмүүс илүү хүндлэл нэмэгдсэн тий. Одоо яг ийм шудраг бос одоо ялагдлын дараа яг эр хүн шиг одоо очиод баяр хүргэсэн. Яг тэгэхээр одоо Red Bull Verstappen-ы бол буруу биш те. Ямар ч одоо уралдааны баг уралдааны жолооч боломж байвал төрүүлэхийг хичээн те. Одоо Hamilton Verstappen-ы оронд байсан бол яг адилхан юм хийх байсан учраас те. Тийм болсон. Тэгээд энэ уралдааны дараа нөгөө спорт уу, entertainment уу гэдэг маргаан хэрүүл нэлээд одоо үргэлжлсэн шүү дээ. Тэгээд текстэр яг хүмүүсийг аюул олон яг ингэж юу басан бэ? Татах юм хийж байгаа юм тий. Спортыг сурчлаад одоо хүмүүс танин мэдүүлээд гоёыг харуулж штэ тий. Бас ингэж болд юм байна. Ингэж алдцуулж болд юм байна. Тэр чинь зохиомлоор алдцуулж байгаа штэ. Ер нь бол ер нь бол нэлээд тэр оноог нь тэнцвүүлж авчрахын тулд ч гэсэн бас наанаас нь зөндөө юм хийж байгаа штэ. Тэр чинь тэгээд одоо өөр нисгэгчтэй яг тэр дунд нь Vettel, Science Method байсан мэт радио нэг зарим машин гүйцэрлээд тахтан тий. Эдгээр яг гүйцэрлээд байгаа гэсэн чинь unlap хийж нэ. Бид нар ягаад unlap хийхгүй. Ял шууд Vettel хамгийн ихээр дургуутчихсан. Яг юу тэр радио санаж байна. Тэгээ энэ дээр бас Science хохирж байгаа байхгүй. Ferrari хохирсон байсан байлээ. Science бол 3-т байгаад хэрвээ бүгд unlap хийсэн бол Science 2 дугаар байранд орохын төлөө Verstappen-тэй үзэх хэрэгтэй байсан байхгүй. Яг үнэндээ. Тэнгүүд амнаа дээр Science дээр дундх машин байгаад байдаг. Тэр дундх урд нь байгаа эдний яваад байдаг. Тэгээд бүгд дургуутслээ. Red Bull-ийн кампас болохоор юу гэсэн за ингээд баяр хүргийн анхны аварга боллоо. Хоёр жолооч одоо хоёулаа л аварга болох одоо хэмжээний одоо хинч аварга авахд одоо хинч харамсахгүй. Хоёулаа энэ бүтээлрэл ийм амар уралдсан. Яалтч үнэ төрүүллээ. Mercedes болохоор одоо бидрийг өрдлээ. Ялангуяа George Russell, Lando Norris бас бүгднгийнх нь хэлсэн комментүүд өгд юм лээ. Яг ийм энэ бол яг спорт бол яг байсангүй. Одоо цаанаас нь ийм нөгөө үзэгчдийг татах зорилгоор ингээд уралдаанд ингээд бүр арай л нөлөөлж ийн гэдэг. Тавилттай. Тийм, тавилттайгаар хооронд нь алцууллаа гэдэг хандлага давмгаалсан да. Латифигийн гардаг ч гэсэн юм уу те. Тэр бас
Яг хүмүүс ээж болно гэхдээ зүгээр явж байгаа те. ганцаараа тэр хойно те хамгийн хорд явж байгаа юм шүү дээ хамгийн. Хинтэй ч уралдаагүй хинч араас нь. Үгүй яасан мэлээ. Нэг хүнтэй уралдаж исэн мэлээ. Нэг хаастаа хамт унтдаг хаа нэг хаастаа үздэг. Мазапиныг ч илүү гүцэх гээд бас яг хоёр эргэлтийн өмнө жоохон хойноос нөгөөтгөн шахаад тэгээд буцаж ухраад тэгээд дахиад дайрахтаа бэлтгэж явахтаа л шаардсан байлаа тий. Нэг хаастаад үзтээ. Мазапино скол шумахад байсан. Тийм байсан. Мик тэжсэн. За тэгээд Verstappen-ийн анхны авраг болоод энэний дараа Hamilton-ыг бүр нөгөө зодог тайлах уу гэх юм хүртэл нас яриа гарч эхэлсэн тий. За ийм шудраг бус юм байгаа юм бол ер нь энэ дуралтад яад юм бэ гэдэг ярианд гарч ирсэн. Гэхдээ тэр тухайн үедээ одоо тиймэрхүү яриа хүчтэй байсан ч гэсэн одоо эргүүлээд харахад бол хүн болгон санал нийлж одоо 21 оны улирлал нь тэгэхээр галзуу. Улирал сүүлийн уралдаан ч гэсэн галзуу уралдаан байжээ. Тэрний хүчээр ч гэсэн одоо ингээд Формула 1 өргөжөөд олон фэнтэй болгоод. Одоо тэр плейтэн болтгоо ажиллана шүү дээ. Тий. Үнэхээр тий. Тэгээ ер нь Европын уралдааны плейт одоо уралдаан дуусаа маргааш нь зарагдж эхэлдэг байтал нөгөөд нь тэгэл тийч байгаа дуусчих бод. Тийм байлаа тий. 7 сарын сүүлд болох уралдаан ч 11 сард плейт байхгүй. Харин тийм шүү дээ. Өнгөрийг авахгүй харсан ч байхгүй шүү. Шууд тэр дээр гараад 2 өдөр дууссан. Өмнө чинь хаа байсан төхөрлөө хэдэн сарын өмнө авах ч байж идэх шүү дээ. Нэг байдаг гэсэн байхгүй тий. Одоо бүр олдгоо байгаад нөгөө юу н аваараа энэ төр гэдэг реклам баг маркетинг явуулаад байсан шүү дээ. Шинэ суудлаа баг амжилт сүүлийн юу тий. Өнгөртөө юу яцсан бэлээ нэ. Суудлын нэмэгдсэн. Одоо дасар хийж байгаа шүү дээ. Амар томсаа суудлын нэмэгдсэн шинэ яг хаа. Тэр дээр нь юу байлаа л дээ. Гэтэ үнэтэйнүүд нь голын сандал энэ. Grand Stand дээр юмуд нь л. За тэгээд ингээд 2021 оны улиралд дуусч Verstappen авраг болоод энэ уралдаан мань өндөрсөн байна. Тийм төвхтэй уралдаан болжээ. Яс тэгж бодсон шүү дээ. Нэг Liberty Media Америкт бас нэг формулаг аваад бас нэг иймэрхүү юм руу шахаад бас айцлах гэж бодлоо. Оруулсан байж магадгүй ч. Цаана нэлээ мэдсэн баха. Хэдэн жилийн дараа 20 жилийн дараа эн чинь бэжээ гараад ирэх юм тий мэдгүй шүү дээ. Харагдлаа гэдэг. Нэг копины машин нэг конферентлж байгаад ийм хэрэгцсэн байна гэдэг. Шинэ спайгет гэдэг шиг. Нөгөөт нь яаж итл нөгөө хэвлэж байгаа талынх нь фэн. Оо яах. За бид гурав сая юу ярьсныг бид нэр маань 8 дахь дугаарыг ухраж үзээрэй. За тийм байна. За дараагийн болон руугаа шилжих уу. За талгаараа баярлалаа. Одоо Формула 1-ийн одоо ер нь бол хамгийн хүчтэйгээр яригдах улирлын төгсгөлийн уралдаан. Тийм. Миний л одоо хамгийн их уралдааны үзсэн улирал. Бахат хараг. Бүгд нь үзсэндээ хараг. Тийм. За дараагийн болон маань ерөнхийдөө нэг дугуйтай холбогдолтой юм ярих гээд. За юу эс комментс ч гэдэг tire management гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Яг яаж хийд юм бэ? Тэргээд. За ерөнхийдөө юу л юм л да. Одоо дугуй маань өөрөө ганц замтай холбогдож байгаа ганц танк. Тэгээд дугуй маань одоо хэр халуун хүүтнээс шалтгаалж нөгөө нэг одоо грип буюу одоо замтайгаа зууралдах юу н одоо төвшин нэгч багсна. Хит халаагаа зөөлхөн болчих юм бол одоо замтайгаа илүү наалдаад удаашрна. Хүүтэн байх юм бол одоо наалдаж өгөхгүй одоо халтрах аюултай ч юм уу тийм болж байгаа. Тэгээд яг тэр нэг тааруулах одоо температур гэх юм уу халууны хэмжээг ерөнхийдөө operating window гэж яриад байгаа. Тэгж нэрлээ англиар. За тэгээд дээрэс нь одоо хэдий одоо хүчтэй мотортой aerodynamic сайн байлаа ч гэсэн одоо дугуйгаа зөв хэмжээнд нь халааж чадахгүй бол ерөөсөө тэр хүчтэй мотортой байх ямар ч хэрэг байхгүй л гэсэн үг. За за ерөнхийдөө энэ графикээр юу харуулах гэж байгаа гэхээр ерөнхийдөө уралдаан эхлээд тодорхой температураас эхлээд яг оптимал буюу тэр шаардлагатай түвшинд очиод тэрийгэ бариад авах юм бол тэгээд тэр температураа хэр удаан одоо барьж чадна уу? Тэдний хэмжээний одоо нэг шаардлагатай гоё хурдтайгаа явж чадна л гэсэн. Одоо энэ температур энэ оптимал температурыг хэр удаан барьж чадна уу? Тэдний хэмжээ нөгөө нэг нисгч маань хурдан явна. Дугуй маань илэгдэл нь бага байна. Одоо илүү хурдан одоо чадвараа гаргаж чадна гэсэн утгатай. Тийм график. Яг хэрэгтэй цагаа хийгээд байна гэсэн үг тийм. Шаардлагатай цагаа. За бид бүхэн одоо хардагтай уралдаан эхлэхээс өмнө ч юм уу гараж дотор ингээд
дугууга одоо юу гэж монголоор хэлдэг лээ. Хүнжил. Хүнжил. Халаадаг хүнжил. За одоо англиар бол tire blanket гэдэг. Нэмнэ. Энэ маань өөрөө тодорхой хэмжээний халуунтай ингээд дугуйгаа жоохон халуун байдаг. Тэгвэл энэ бол мэдээж нөгөө нэг уралдааны халууны хэмжээс хамаагүй бага байгаа. Энийг хийгээд зам дээр гараад яг оптимал температур дээр одоо хүрхгүй л гэсэн. Тэгэхээр тэрэндээ хүрэхийн тулд одоо та бүхэн хардаг уралдаа formation lap энэ төр ингээл хоёр тийш нэг машинаас авчаал те. Тэгэж нөө дугуйгаа одоо барьцалтайг нэгсгээд тэгээд дугуйгаа халуун болгож эхэлж байгаамаа. За нэг ярих юм нь одоо тоормос байгаа те. Одоо тоормос нь өөрөө дугуйн дотор байдаг. Тэгээ мэдээж 200 300 та явж байгаа тоормос авахлаар хална. Тэгээд яаж дугуйгаа энэ халаадаг вэ гэхээр энэ тоормосны халууныг эргээгээд дугуй руу оруулж өгч. Энэ технологи одоо ашиглаж дугуйгаа халааж байгаа юм. Дээрэс нь одоо тэр доотлын зураг дээр харах юм бол гаднаас орж ирж байгаа агаарыг дотогш нь оруулаад эргээгээд нөгөө нэг хит халахгүйгаас хамгаалж буцаагаад хөргөдөг. Нөгөө машинууд ингээд явахгүй зогсож явахдаа шатаад эхэлчихсэн зарим нэг тий. Утаа гараад эхэлдэг тий. За энэ дээрээс одоо юу харагдулж байна гэхээр хит халаах юм бол одоо дугууны насман богиносч ирнэ тий. Нөгөө талаасаа хит хүүтэн байх юм бол бас ялгаагүй. Одоо нөгөө нэг хэдий одоо дугуй маань илэгт багтаж гэсэн хурдаа хийчихдэггүй л гэсэн үг. Тэгэхээр одоо tire management гэдэг маань одоо энэ улаан цэнхэр хоёрыг багасгаад айлуулах ногоон тойлд үүсүүлж барих л. Тэр ногооны иргэн тойронд ингээл байх. Тийш ордог тий. Диапазон гэх юм да тий range. За энэ дээр нэг одоо яригдаад байгаа нэг гол юм байгаа штэ. Red Bull ялангуяа одоо McLaren-ыг хардаад байгаа тий. Ерөнхийдөө ингээ инфраредээр харахаар McLaren-ы ерөөсөө дугууны инфра дээр оранж улаан цэг ерөөс байхгүй байна. Ерөнхийдөө л нэг цэнхэр хар хөх одоо purple тий чинэлийн ягаан. Одоо инфра дээр ингээд хит халуун байгаа цэгүүд бол ерөнхийдөө улаан, оранж одоо улбар шар өнгөтэй харагддаг. Хүүтэн байгаа хэсэг бол ерөнхийдөө цэнхэр тэгээд чинэлийн ягаан болж харагддаг. Тэгэхээр Red Bull-ийн одоо өөрсдийнх нь одоо investigation буюу тий хардаад байгаа юм ерөөсөө McLaren-ы дугуйн дээр өс тийм одоо улаан буюу оранж одоо улбар шар цэг ерөөсөө байхгүй нэг байгаа байхгүй. Тэгсэн нэг нь жигд байгаа тэр тий. Ерөөсөө нэг нь жигд. Одоо уралдааны эхэнд ч вэ одоо дугуй солих гээд орж ирж байгаа ш тэгэхэд хүртэл ингээд юм юу байхгүй гэж харагдаад байгаа. Одоо оранж улаан маргагүй. За тэгээд энэний эсрэг одоо бид нар түрүүн ярьжсэн те Zak Brown эсрэгээд ингээд Red Bull юу гэж хардаад байгаа гэхээр одоо дотроо ус юм уу устай адилах ч юм уу тийм шингээ ашиглаж ингэж хөргөөд байна. Тэр маань угаасаа жоо хориотой те. Тэнгүүт одоо бид нар тгийгүй энэ бол жинхэнэ одоо инженерийн одоо оюун ухаанаараа гаргаад бид нар одоо та нараас илүү байгаа. Тэгээд энийг одоо жоохон жок маягаар одоо дугууны ус аваж байгаа гэдэг наацсан ингээд яасан харуулсан. Нэр юу юм бэ л да тий. Одоо дугуйч нөгөө ингээд нэг саяны нөгөө thermal image-рээр харахаар ингээд эргээл гараад ирэнгуут айгу халуун бол гарч шулуунаар явангуут огцом ингээд хөрөөл. Тэгэл артлын дугуун ингээд хаазлаад эхлэн огтом халаал тэгэл ингээд шулуунд явж буцаж хөрөөл. Тэнгуута тооромлохоор уртлынх нь улаан болоо буцаал хөрөөл тийм л тий. Тэгэхээр ингээд уг нь бол ингээд дээшээ доошоо айгу огцом ингээд янз бүр байх хэвээр McLaren хитрхи юм доктортой байгаа юм шүү тий. Ерөнхийдөө ингээл уралдаан дууссан дараа цилиметр юм харахаар ерөөсөө ингээл Piastri ялангуяа тий сүүлийн уралдаан дээр жишээ нь ингээл ерөнхийдөө ингээд цаг нь одоо race pace нь бол ерөөсөө нэг хэмнэлтэй байгаа. За яг мэдээж тэр хүн урд байгаагаас шалтгаалж байгаа хэл та. Тэгтэл ерөнхийдөө ингээд дугуй илэгдээд олон тойрог явсан дараа ингээд удрааших хэрэгтэй байтал ерөөсөө ингээл яг юмдээ ер нь амар юг байгаа хэлбэлцэл багтай байна. Хитрхи сайн байна. Хитрхи төгс дата харагдаад байна гэж. За тэнгуут одоо юу яаж байгаа дугуй маань дотроо яг ямар эд ангиас бүрддэг вэ гэдэг яг бүр задлахгүй гарчсан. Ерөнхийдөө гадна талын нь бол ингээд тэр одоо зургийн зүүн талд байгааг бол драм гэж нэрлэдэг байгаа. Одоо манайхаар бөмбөр гэх юм байна шүү дээ. Тэр маань өөрөө яадаг гэхэлэр дугуйгаа бариад тэгээд гаднаас хүр таагаар оруулж ирэх зорилготой байгаа. Одоо тэр нэг салхи зүсгч нар тий. Тэнгуут нөгөө баруун талын зурган дээр болохоор энэний дотор
тоормос өөрөө ямар байдалтай байгаа вэ? Тэгэхээр дотроос гарч ирж байгаа одоо бариад халж байгаа халуун маань эргээгээд гадагшаага тэр одоо зураасуудаар дугуй руугаа очиод дугуйгаа халааж өгч байгаа. Нэг иймэрхүү юм байгаа. Энийг сөхөд авах нөгөөх нь дотор нь байгаа л гэсэн үг. Тэгээ энийг гадуур нөгөө ирзэн дугуй маань ингэ явж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө миний түрүүний хэлсэн чинь те тоормос авахд гаднаас орж ирж байгаа хүл одоо би зүүн талын зургийг ярьж схемийг те хүт агаар орж ирээд брейк дээр халуун болоод эргээгээд драм руу очиод дугуй халаана. Хэрвээ одоо дугуй маань тодорхой хэмжээгээр халчлаа гэж үзэх юм бол эргээгээд хүт агаараа драм руугаа аваад тэгээд тэрийгээ цаашлаад брейк тоормос руу оруулаад тоормосоос хөрвөө гэдэг. Одоо ийм хоёр энгийн нэг схем юм явж байгаа ерөнхийдөө. За тэгэнгүүт энэ дээр нэг ийм одоо эндээс бол ерөнхийдөө таамаг явж байгаа юм шиг. Тэгээд энэ ямар таамаг вэ гэхээр ерөнхийдөө одоо дугууны дотор Макларен одоо нэг иймэрхүү схем юм хийцэн байгаа гэж үзэж байгаа. За одоо зүүн талаар яриа те. Одоо дугуугаа халаах гэдэг байна. Тэнгүүт одоо халуун хүтэн ордог гардаг юм хоёр хоолойтой. Тэнгүүтээ за эхний үн дээр бол хөрөх хүт агаар орж ирээд жишээ хоёр шугам явж байгаа шүү дээ. Тэнгүүтээ брейк руу тоормос руу очиад халаагаад драм руу очиад буцаад халаад гараа явж байгаа те. Тэнгүүт одоо энэ хоёрын дунд ийм одоо хөдөлдөг ийм цаг тийм хийчихдэг байгаа байхгүй. Одоо халуун болох хэрэгтэй бол шууд пак шулуун болоод гаднаас хүүт юм аваад ингээ халуун болно. Хэрвээ халуун болчихмол пак эргүүлээд халуун агаараа буцаагаад хүүтэнээр ингээ солиод эсрэг болох. Нэг иймэрхүү нэг юм хийцэн л гэж ерөнхийдөө тааж үзэж байгаа юм байна. Хардаа байгаа гэж. Хардах ш. Энэ бол яг технологи одоо зөв шийдэл нөхгүй. Ус мус ашиглаагүй. Ерөнхийдөө нэг ийм хийцэн тийм учраас давуу байгаа. Тэгтээ яг мэдээж энэ схем бол мэдээж амар энгийн юм байна. Тэр дотроо бол яг үнэхээр ийм хийсэн үг гэж мэдэхгүй. Яаж одоо яг тааруулсан мэдэхгүй. Ерөнхийдөө одоо ерөнхий нэг логик нь одоо ерөнхийдөө ийм схем байгаа л байгаа. Хийцэн юм шиг байна л гэж үзээд байгаа байхгүй. Өөрсдөө тэрийг амар нууж байгаа үст тий. Тийм. Угаасаа ингээд дуугаа аваад драмтай байхдаа л ингээд харуулад байгаа. Яг драма авах бол пак гал юм хаагаал шууд ингээд эсвэл харуулахгүй оруулахгүй. Энд гэдэг FIA шалгасан мэт те. Тэгээд зүгээр байна гэж бодлого гарсан гэж те. Энэ дээр бас айгүй алей юм байгаа. Яг би дараагийн юурыг явуулчих. Тэгээд дараа нь за энэ дээр болохоор Red Bull их байгаа. Red Bull их дээр болохоор бүх юм нь доогоороо орж ирээд одоо концепт нь бол жоохон эсрэгээр байгаад байгаа юм л да. Ингээд McLaren-ийн харахаар ерөнхийдөө тэр брейк кул орж ирж байгаа юм уу доогоороо тэгээд тоормосоос гарч ирж байгаа халуун агаар маань эргээгээд гарч байгаа юу нь арай жоохон өөр байдлаар шийдсэн. Тэгээд одоо энийг тааж ярьж байгаа одоо тэр техник хүн өөрөө бас юу юм бэлээ. Макларенд ажиллаж исэн. Тэгээд өөрөө яг ийм халж байгаа эд ангийг хөргөх одоо тийм юугаар тезис хамгаалсан бас тийм инженер хүн юм бэлээ. Мэрэгсэн юм бэлээ. Одоо хөргөлтийн юугаар мэрэгсэн юм бэлээ. Тэгээд өөрийнх нь хийсэн юм болохоор ингээд одоо нэг юм процессор шиг юм ч юм уу да нэг хөдөлгүүр ч юм уу инжин тэрийг одоо яаж одоо богинохон хугацаанд ингээд температурыг менеж хийгээд хөргөх вэ гэдэг тиймэрхүү юм тезис хийсэн юм бэл. Тэгээд тэрний одоо ямиг би одоо хуулаад албасаар хэлье. Хуулаад ингээд ярьж байгаа шүү. За тэгээд дараагийн зураг руу явах уу. За тэгэнгүүтээ тэр хүний бас нэг гаргаж ирж байгаа онцлогтой юм нэхлээр хөргөлтийн системд ашиглаж байгаа материал маань одоо ингээд хувьсч идэх те. Одоо шинэ материал оруулж ирээд одоо илүү хурдан нэг хөргөх чадвартай хөргөх халууныг дамжуулах тийм чадвартай ашиглаад байна гэдэг. Тэгж ирлээ. Одоо энэ дээр юу гэж хэлээд байна гэхэлэр за температур ингээд цаг хугацааны хувьд одоо нормал шулуунаар явж идэл тэр улаанаар яаж байгаа болохоор шинэ одоо материал ашигласнараа тэр халуунын дээшээ болох биш нэг тодорхой хугацаанд байраад тэгээ яг мэдээж тэр чинь ингээд дандаа барьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний хэсэг хугацааны дараа буцаагаад ингээд халаана. Тэгэхээр одоо тэр нэг цэнхрээс шинэ улаан загнаал хорох хүртэл хугацаанд тэр нэг халууныг барьчихж байгаа байхгүй юу? Тодорхой тэр хэрэгтэй одоо температурт нь. Яг ингээл одоо нэг жишээ нь тоормз байсан бол 3 эргэлддэг тоормз тавьчаал нэгээр нь ингээд зогсоож байгаа л тэр нүг нь ингээд шулуунаар халах хэрэгтэй байтал май солонгууд ингээд яг нэг
температур дээр хадгалаад цаг нь болохоор дахиад эргүүлээл ингээл Яг нэг нэг иймэрхүү юм дээр гэхдээ энэ дээр болохоор нөгөө нэг ашиглаж байгаа материалаа одоо шин юм зохиоцсон байна гэж үздэг байгаа байхгүй. Тэр нь эргээгээд нөгөө нэг илүү дулаан дамжуулдаг ч юм уу эсвэл илүү дулааныг аваад хөргөөд идэг ч юм уу тийм хийсэн байна л гээд таагаад байгаа. За тэнгүүт одоо энэ дээр одоо нэг түрүүний дугуун дотор тоормос байгаа гэдээ ярьсан шүү дээ. Зүүн талд бол одоо энгийн одоо за бидний одоо маклараас бусад багууд ашиглаж байгаа. Хүүт агаар ороод эргээгээд ингээ халаад ингээ гарч байгаа те. Тэнгүүт баруун талд байгаа зураг маань юу вэ гэхээр тэр нэг чернелияга өнгөөр нэг шин төрлийн хөргөхч одоо халаагч юм тийм материал юм тавьчаад байна гэх. Энэ эргээгээд нөгөө нэг халууныг гяс юунаас навчдаг. Одоо халж байгаа дугуунаас авчдаг. Хэрэгтэй бол буцаагаад нэг гяс дамжуулаад байдаг. Нэг тиймэрхүү технологийн нэг шийдэл хийцэн юм болоо да инновац хийцэн юм тий. Нэг нь бол одоо ингээд тэр нэг клап нь хөдлөөд байгаа нэг тиймэрхүү одоо механикл юм байна. Хоёр дахь нь болохоор нэг юм шин төрлийн материал хийчихэд байна. За энэ дээр би юу хэлэх гээд байгаа юм гэхээр гаднах энэ драм бол одоо FIA түрүү ингээд толгой хийсэн шүү дээ. Хэмжээ зүгээр байгаа гэдэг шүү дээ. Тэр чинь л энэ гаднахын л хэмжиж байгаа. Одоо энэ драмын диагонал диаметр нь зөв байна уу? Орж гарч байгаа нүхнүүд нь тоон одоо диаметр нь зөв байна уу? Тийм л хэмжиж байгаа. Энийг аваад доторх нь тэр багийн энэ ноу хау. Тэрэн дээр бол тэр дотор л юу хийж бол. Тэгээ бас юу гэдэм ч те нөгөө нэг юм наклаад одоо брейк диск тэгээд нөгөө базж байгаа тэр болгоно бас яг юутай юм шүү дээ регуляшн. Тэгээд тэдэн нүхтэй тийм материал тийм хэмжээтэй гэл те. Харин яг энэ орж ирж байгаа яг агаар юмыг яаж зохицуулах нь өөрөөсөө баг болгоны өөрийн дуран юм байна. Окей. За тэгээд энэ дээр болохоор би юу хэлэх гэсэн гэхээр яг багуудад одоо ерөнхийдөө нэг 13 сет дугаа авд юм билээ. Юу болгон дээр гран при болгон дээр. Тэгээд practice болгоны дараа нэг сет дугуугаа буцаад хураалгадаг. Тэгээд ерөнхийдөө 13 сет юу багтдаг гэхээр 8 софт дугуй. Тэгээд 3 medium 2 hard дугуй гэдэг. Ингэж таард юм билээ. Тэгээд тодорхой хэмжээг нь буцаагаад өгдөг. Pirelli одоо нөгөө дараагийн аналист ашиглах гээд тийм байлаа. Тэгээ нөгөө уралдаан дуусахаар нэг хүн хусцсан зогсож идэх шүү дээ. Уралцсан дугуй. Халаагаад. Тийм. Тэр чинь нөгөө дараа нь дата авах гал. Хэмжиж уусаа юу яд юм шиг хэр илэгдсэн мэнд юм цэгнүүдтэй дугуун дээр юм дараалсан цэгнүүдтэй юм лээ. Тэрнийхээ хэмжээгээр хэр хэлэгдсэн мэнд хэдэн тойрог явсан дугуй мó тэгж мэдж тийм шүү дээ. Тэр нь яг цэвэр хэмжээг нь авах гээд наалцсан нэг уусч байгаа тийм. Бидний дугуун дээр энэ хүрхээрэн соёлоороо гэдэг шиг. Нүхтэй тийм тий. Тий яг нүхтэй тийм. Миллиметр хэмжээд тий. Зоос шиг л. Нэг өвөл явчих юм байна. Зүгээр гайгүй. За дараагийн нэг миний бэлдсэн юм болохоор ерөнхийдөө нэг одоо эргэлтүүдийг жолооч нар яаж тарьдаг талаар ямар төрлийн эргэлтүүд байд юм бэ гэдэг. Тэрний талаар нэг ярих гэсэн. За корнерын фундаментал буюу одоо тойрог хийхэд одоо юу одоо ингээл энгийн юмнууд байгаа л да. Тэгэл яг юу анхаардаг вэ гэхээр ерөөсөө рейс лайна дагна. Одоо яг хамгийн хурдан явж болох рейс лайнаар л явна. Дээрэс нь аль болох нөгөө нэг өнцөг рүүгээ одоо эргэлт рүүгээ одоо манайхаар бол дэлгэмэл талаар орно тий. Ийм шовх үзүр өнцөгтэй биш. Өнцөггүйгээр аль болох л дэлгэмэл талаар орвол эргээгээд нөгөө нэг өнцгөөс гарахтаа илүү хурдтай гарч чадна л гэсэн утгатай. Тийм бол тэгэл хазаагч болно. Тэгэл энэ хоёр имийг хэн хамгийн түрүүнд хийж чадсан. Тэгэл ерөнхийдөө тойрогоо эргэлттэй тойрог болгож яриад байгаа. Эргэлттэй хурд өнгөрч байгаа юм байна. За энэ бол одоо энэ зурган дээр бол хамгийн одоо энэ эргэлтийг Барселонагийн шийдэх хэрэгэлтлээ. Хамгийн одоо хурднаар ирэх тойрог маань одоо энэ л баг. Идеал математикаар тий үзүүл. За өөрөөр хэлбэл тоормос дарлаа Apex буюу одоо эргэлтийн хамгийн өнцөг одоо дээд өнцөг байгаа тий. Тэрэн дээр хальт шүргээд юм уу жоохон дуугаараа дайрж гарлаа. Тэгэл эргүүлээд хаазаад бол гişгээл тийм баг. За эргэлтэн дээр ярихлаар бид нар юу ярьдаг дандаа нэг understeer, oversteer гэж ярьдаг те. За тэнгуут understeer гэдэг нь юу вэ гэхээр тоормос гიშгээд өрүүлээ одоо мошглаа штэ. Тэнгуут дутуу мошгиж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар хүссэн эргэлт рүү ингээд чөлөөт одоо яг хүснээр орж чадахгүй
машин маань одоо нэг инерцээ хатгалаад жоохон гараа явж дутуу эргэж байна л гэсэн үг тий. Тэнгүүт энэ маань гэхдээ бас яг ингээд ийм муу юм уу гэхэлэр бас биш тий. Тэнгүүт нөгөө талд нь oversteering буюу одоо эргэлтэн дээр одоо илүү эргэдэг юм да. Тийм бас байгаа. Тэнгүүт энийг бас юу гэдэг юм бас ингээд огцон мэргээд ингэдэг жолооч нар байна тий. Одоо та бүхэн дэлгэцээр харуул Leclerc, Max, одоо Albon энэ төр бол ерөнхийдөө oversteer хийх дуртай. Өөрөөр хэл oversteer хийгээд одоо шарваж бөксөөр орж ирээд. Тэнгүүт understeer хийх дуртай жолооч нар гэхлээр одоо нэг одоо ингээд зургийг харахад яг ийм үеэрээ ялгаатай байгаа шүү дээ. Тэнгүүт одоо өмнөх үеийн жолооч нар бол ерөнхийдөө understeer хийх дуртай. Түрүүн би Ferrari дээр ярьжсэн да Hamilton ерөнхийдөө understeer хийгээ сурцсан учраас Ferrari дээр юусын ажиллахгүй нэгээд. Ferrari чинь дандаа нэг Sainz одоо Leclerc энтрийн хамраараа ингэж уртлаараа илүү ингэж dive хийж ордог юу хийсээр байгаа ерөнхийдөө стайл нь тарахгүй гэдэг яг энэ дээр гарч ирж байгаа. За тэгээд энэ зүүн талын зураг дээр ерөнхийдөө understeer гэж яаж юу байгаа? Oversteer эргэлт ямар ялгаатай. Тэгээд дунд нь бол ерөнхийдөө баланс эргэлт гэдэг. За тэнгүүт эргэлт талаар ярингуут бас нэг юм ярьдаг. V-shape, U-shape гэдэг. За V-shape гэдэг маань өөрөөр хэлбэл ерөнхийдөө нэлээд тулж очиж байгаа тоормсоо дараад огцсон мэргээд тэгээд огцсон мэргэснийхэн дараа газа одоо эргэлтнээс гарахтаа толтол гэж хэлдэг. Тэнгүүт U-shape нь болохоор илүү юм одоо зөөлөх орно гэсэн үг. Нилээ эртнээс тоормсоо гიშгээд буцаж хаад тоормсоо аваад машина өөрөөр нь ингэж эргүүлээд тэгээд яг apex ирээд эргээгээд хаазаа буцаж гიშгээд одоо дундаж одоо дараагийн юм дээр байгаа. Ерөнхийдөө энэ хоёрын маань давуу сул тал нь юу юм бэ гэхээр V-shape дээр бол ерөнхийдөө эргэлт рүү орохоос өмнө нэлээд хурдтай орж ирнэ. Огцом тоороос авна. Тэгээ буцаа гарахтаа та хаазаа тулдаг шиг. Орж гарахтаа нэлээд хурдтай орж ирж гарна. Тэнгүүт энэ дээр болохоор дээрээс нь одоо дүрмэлсэн тий нэг тоормс хүчтэй авдаг тий. Тэгээд за тэнгүүтээ эргэлтээсээ гарахтаа ерөнхийдөө айгуугаа шулуун болоо гараад ирдэг. Одоо дахиж ингэж өрүүлээ засаж ингэж юу засах хэрэггүй болчдөг. За U-shape дээр болохоор ерөнхийдөө нэлээ наан тоормс авдаг учраас ерөнхийдөө дундаж хурд маань эргэлтэн дээр айгуу өндөр байдаг. Тэгээ apex дээр ирэхлээр угаасаа хамгийн өндөр хурдтай байна гэсэн. Нөгөө нэг U-тэйгээ бодвол V-shape бодвол тэгээд эргэлт рүү орох нөгөө хурдаараа одоо нэг V-тэйгээ харьцуулбал арай баг хурдтай орж ирнэ. Тэгээд эргэлтнээс гарахтаа нэлээ хойно хаазаа гიშгэж гарна гэсэн үг. Одоо тэгэхээр аль нь л одоо хожих алдах юмтай. За тэгэхээр одоо түрүүнээс oversteer understeer гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд oversteer хийчлээ гэдэг ингээд дандаа oversteerтэй байгаад ингээд байна гэсэн үг бас биш. Эргээгээл нөгөө машины гол одоо хүндийн төв одоо голдоо байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо голдоо аль тал баруун зүүнээрээ урд хойноор чамаагүй. Тэнгүүт эргээгээл нөгөө нэг одоо эргэлтнээс хамаарад oversteerтэй бол аль болох тэрийг одоо дараад одоо нейтрал руу л оруулах гэж хичээнэ. Нөгөө тал нь understeerтэй хүмүүс ч аль болох эргэлтээ ингэ хийж явахдаа хүндийн төв юм уу дандаа л нейтрал ерөнхийдөө л гол руугаа л аваач гэлэх гэж байна гэсэн үг. Тэгэхээр ингээд oversteer хийчлээгээ дандаа нэг уртлаараа ингээд эргээд байна гэсэн үг биш. Аль болох юу хүндийн төв бол гол руугаа л аваач нэл гэсэн. Энэ бүгдний нэг дууны менежмент энэ дээр л хийж байгаа үст ер нь тий. Тэгээ одоо энэ дээрс нөгөө нэг огсон тоормсдог хүн бол дуугаа илүү идэгдэх учраас за бас тэгээд дараа нөгөө нэг за дуугаа жоохон хайрлаарай гэхлээр аль болох огсон торлохоо болоо. Тэ арай нэг огсон хааз гიშгэ болоо. Артлын дуугаа хайрлах юм бол голцоо U-shape-ээр явал эхлэнээс үг юм. За энэ дээр болохоор нөгөө Landa Oscar хоёрын ялгаа гарч байгаа. Landa бол одоо цэнхэр зураастай байна. Oscar нь ула. Тэнгүүт Landa маань одоо тэр доотлоос throttle brake тий. Тэрэн дээр бол нэлээ хожуу торомслоод огцсон торомсч гэж. Цэнхэр бол нэлээ өндөр байгаа шүү дээ тий. Тэгээд нэлээ дараа нь тэгээд ингэснийхээ хүчээр одоо дээдлийн speed дээр бол харахаар одоо нэлээ хурдтай одоо Oscar-ыг бодвол нэлээ хурдтай эргэлтэн дээр орж ирж байгаа. Тэгсэн мөртлөө эргэлт дуусаад буцаад хаазаа аваад ингээхлээр угаасаа Oscar ингээд гүйцэд ирж байгаа.
Ирт таад нэг арай өөр төрлөөр юу хийж байгаа учраас. Тэгэхээр энэ дээр бол ингээд одоо эргэлт рүү орж байгаа ялгаа нь өөр боловч яг үнэхээр яг хэн хожиж байгаа вэ гэдэг нь тухайн моментоос шалтгаалал. Яг энүүгээр ингээд V shape-ээр иргэдэг ч юм уу те oversteer-тэй understeer-тэй гэдэг заавал ингээд нэг давуу байна гэсэн үг биш. Тэгэл тэр хүний өөрийнх нь одоо онцлог машин тэрэнд нь тохиргоогоо хийж чадсан уу гэдгээс л хамаагүй шалтгаалж. Айл нь өөр ингэсэн даваа болон сул тал тий. Тэгээ нөгөө хүний нөгөө жолоодлох бүр ингээд сурцсан зан гэдэг шиг тийм л баг. Тэгээ зарим үед бол угаасаа одоо хүн гүйцэж байгаа бол одоо V shape хийх ч юм те дотор нь дайраад огцом торомжилж орох хэвээр. Тэгээд ганцаараа урд явж байгаа Piastri бол ингээл хайрлалтайгаа хайрлал явж байгаа шүү дээ. Сүүлийн тойрог тэр гинэ. Сүүлийн уралдаан дээр тэр нөгөө Williams Leclerc Ferrari хоёрыг бол яг юм U shape-ээр гадуурн тойрог явцсан. За тэгээд энэ бүгдийг ингээ нисгч маань өөрөөсөө байнга тооцоолж тий одоо яг мэдэрч тий юм бол мэдрээл машиныхаа бүх угсаа мэдээлэл нь өрүүл дээр нь гарч ирж байгаа дугууны температур гарч ирж байгаа дугуугаа хит таалахгүй тэгээд машинаас хит таазлаад байн хаалахгүй бас бензиндээ бодно дэр чи тий тэр сүлд хин тэгсэн юмс штэ Газли инженертэйгээ за би шахах юм уу эсвэл бензинээ хайрлах юм уу хүрхээр байгаа юм уу хүрхгүй байна уу надад хурдан хэл гээл бас. Давхар бас менеж хийх юм уу эсвэл би хамаагүй явж болох юм уу гээл. Энэ бүгдийг дээр нь бас батарейгаа цэнэглэх тойрог гэж байгаа. Батарейгаа бас үүрэх тойрог гэж байгаа. Гүйд төрүүлэхдээ батарейгаа ашиглана. Тэгээ батарейгаа цэнэглэнээр бас зөвхөн замаа хараад оролдоод байхгүй ч нөө юм. Дээр нь машинтайгаа бас барилдан дэр чи өөрийгөө барьж андерстер өөртөө байнгын тийм байдалтай ингээд байна гэсэн үг. Тийм өмнөх дугаар дээр ярьсан уралдаанд бас лосны нөгөө батарей ажиллаагүй учраас квалигаа сайн хийж чадаагүй. Гэдэг бас гомдол гарсан шүү дээ. Батарей яагаад байгаа юм бэ гэл. Харин тийм ээ болохгүй байна. За sorry гэл. Баг тэгсэн. За зэкэдэ баярлаа. Мэдлэг болвол бас асуултандаас хариулж чадсан байх гэж бодож байна хүмүүс тий. Тэгэхээр тайр менежмент гэдэг нь одоо ингээд дугуйгаа халуун хүйтнийг голоороо явал тасгач тий. Дугуйныхаа халуун хүйтнийг ингээл гоё барих хэрэгтэй байх нь тий. Гоё барихын тулд бас яаж жолоотхоо баг зэрэгээр өөрчилнө. Тэгээ хүнтэй нөгөө нэг өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Leclerc-ийн хойно явж байгаад миний дугуй муу яачлаа гэдээ хамилтаа яриад идэг чинь тий. Хүний ард яваад халуун байхаар халуун агаартай яваад хараас өөрийнх нь дугуй хурд дийлэгдэн тий. Дийлэгддэг. Бүгдийн ингээд яг өөрийнхөө машин бол энэ бол нисгчд өөрийнхөө биешгээ мэдэрч ижил. Биеийн нэг хэсгшээ мэдэрч ижил ер нь бол яг тэр бейс хурд нь гарч ирж амжилт үзүүлдэг байгаа гэж. Тэр тулгаас ирээд тест дээр барикел байлоо. Үнтэй. Тэр нөгөө үгүй наад уртын дугуйны чинь дотор нэг юм эргээд байна. Тийм амар мэдрээд тий. Ирзэн биш гаднах амар дугуй нь өөрөө ингэ дотроо ингэ эргээд нэ гэдэг. Дотроо хийргээд нэ гэдэг. Тэрийг мэдрээд байгаа юм шиг. Тэгэл та нар бодлоо. Нөгөө таар нөгөө Rush гэдэг кино үзчихсэн нөгөө Niki Lauda James Harden те. Тэгсэн тэрэн дээр гэдэг чтэй. Бурхан надад яг нэг боломжийн толгой заяасан. Тэгтээ амар юм мундаг бүкс заяасан гэдэг. Ингээ машинд суугаад ингээд бүксөөрөө машины ингээ бүх болохгүй мэдэрдэг. Тэгж яриад байдсан. За ингээд бид гурийн бэлдсэн юмнууд манлал энэ хүрээ тоосч байна. Тэгээд хэдийгээр яг энэ дугаар дээр ярьж чадаагүй ч гэсэн өшөө бүх одоо үзэгчдийн комментуудыг бүртгэж байгаа. Тэгээд дараагийн боломжтой одоо бүх дугаар болгон дээрээ те. Та бүхний асуусан эсвэл мэдмээр байгаа эсвэл харилцан ярилцмаар байгаа юмнуудыг ярих болно, дурдах болно, айл болох нэвтрүүлэхтэй одоо подкастт оруулахыг одоо хичээж ажиллаж байгаа шүү. Тэгээ бас коммент бичиж байгаа үзэгчтэй баярлалаа. Тэгээ коммент өргөжлүүлээд бичээрэй. Бүгдийг уншиж байгаа. Тэгээ бүгдэнд нь хариулт өгөхийг хичээх болно. За баярлалаа. Тэгээд биднийг үргэлж дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Subscribe хийгээд хийгээгүй хүмүүс нь тий. Гол нь subscribe шүү тий. Бас subscribe хийгээрэй, лайк хийгээрэй. Тэгээ манай бас нөгөө US мэл нөгөө membership super chat нэгдсэн YouTube дээр тэгээд бид гурав дэмжмээр байвал бас супер чатаар мөнгө илгээх боломжтой. Эсвэл одоо манай channel-ийн member болоод сар хэдлээ 3000 төгрөг 4000 төгрөг ч үлээ.
мембер болоод цаашдаа хэрэгжүүлнэ. Гэхдээ одоо хэрэгжихгүй байгаа. Одоо чинь дугаараа бусдаас арай төрүүлж үздэг ч юм уу. Тэгээд бусд хүмүүсээс арай илүү давуу хэрэгтэй байх. Эсвэл тэг коммент нэрээ өөр өнгөөр харагдчих юм уу те. Тиймэрхүү. Нэгднээ тэгэхээр үнэхээр дэмжижээл та бүхэн бас тиймэрхүү аргаараас бид гурыг дэмжих боломжтой шүү. За ингээд энэ хүртэл бидэнтэй хамтаас үзэгчтэй баярлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Дараагийн дугаараар оролдоонтой уулзцгаая гэж. За баяртай. Ямалагийн дараа уулзцгаая. Баярлалаа.